цүнх маань энэ цүнхээ танилцуулах гэж. Би зүгэнд амар хайртай, зүгэнд амар дуртай. Тэгээ зүгнүүдээ бүр ингээ гэртээ ингээ хадгалахтай хөттэй амар хайрлаж чадгалдаг байхгүй. Маш олон жил болж энэ нөгөө драгер нь штэ. Тэрний ховш. Яг одоо өнөөдөр ингээд өгчгээд чи дараа жилийн үдээд жирэмсэн болсон байх юм билээ шүүгээр. Чи маркетингаар төгсрүү яалаа. Яас чи юм рекламтай ямар сайн байсан ёо. Зүнхээд солиогүй зүгэн доторхоо гаргаж хараачгүй минийх одоо яг ингээд зүгээр л амьдрал явж байгаа. Яг real. Хай. Подкаста тавтай мэрэл. Эми байна. Еси байна. Тай байна. Тайван ёо. Хэдэн өдөр болцаагүй гэдэг. За бид хоёр нөгөө нэг юутай хүмүүс орсон байгаа. Кай орсон байгаа. Зочинтой анхны дугаар орсон байгаа. Тэгээ энэс хойш зочин бид хоёр тэгээ зочин бид хоёр гэдэг юм тий. Сүүлчлээд явъя гэж бодоод. За тэгээ би чамаас асуу. Би бүр ингээд өөрөө яг уулзаагүй бай хоорондоо өөрөө бодоол гэсэн чамд ямар болж таад зочинтой хийх ямар байсан бэ? Яг хоёулаа ярьж байгаад нэг хүн ороод ирсэн чинь ингээд ямар хөө санаа. Надад амар сонирхолтой. Ялангуяа нөгөө нэг юм кайтай тэнгуутаа дээрээс нэг юм зөвхөн ингээд зүгээр үедээ ярьдаггүй хүүхдийн талаар нь ингээд яриулаад нэг сэдвийг бариад ингээд яхад амар сонирхолтой байсан. Чамд ямар байсан? Надад бас гоё байсан. Тэгээд надад болохоор нэг юм давхар зүгээр юм хариуцлага нэмэж байгаа шиг санагдсан. Хоёул бол ингээд хамаагүй ингээд яас ийснийгээл ярилцаал явчихсан ш. Ингээд яриад өрнөөл байгаа ш. Тэг ингээд хоёул ярьдаг шиг ингээд яриад иж болох. Нөгөө хүнийг чи ингээд хоосон байлгаж болохгүй гэнтэй юм баарч ирээ. Тохгүй юу бас яаж ч ингээ асууж байгаа ярьж байгаа хүүхэн дээр би нөгөө далжгаргээ хэлсэн шүү дээ тий. Би тэрэнд амар гимсэн. Зүгээр ингээд нөгөө нэг тэр чи найзууд мааз дундаа л окей шүү дээ тий. Тэнгууд ингээ подкаст ч юм иймэрхүү яран дээр үндэ бас амар анхаарах хэрэгтэй юм байна. Ингээд яг нэг тийм хариуцлага бас мэдэрсэн. Тэгээ тэр чинь бас олон хүмүүс үзгээд бас эн чин зочио авчирчаад гэж харагдах юм байна да гэх. Харин тиймээс яг бид нар чи хоорондоо л тоохгүй шүү дээ тий. Найз дундаа л тэгээ бас юу яаж санагдсан юм бэ? Би өөр дээрээ алдсан гэх юм уу? Чиний асууж байгаа асуултууд болохоор яг ингээд юм тэр хүнийг ингээд таниулах гад мэдүүлэх гээд байгаа тийм асуултууд миний өөрөө бэлдсэн болохоор би өөрөө нэг кайг мэддэг учраас өөрийнхөө мэдгүй өнцгийнхээ асуултуудыг бэлдсэн юм байлээ. Тэр ингээд үзээдсэн чинь нэр ямарс би ч өөртөө зориулаагүй хүмүүст зориулж ээж гэж тэгэж ойлгосон. Одоо дараагийн зочдоос асуух асуулт аягуулсан бодмоор юм л. За таньдагч гэсэн юуг ин танихгүй өөр гоё үнцгүүдийг гаргах хэрэгтэй юм. Тийм. Би ч амар их хоолой бодож хөөх цаа гэсэн мэт гэсэн. Нөө чи бас бодсон байна. Ухаж бодож бодоо. Тэр амар тийм юу ийсаа. Ер нь бас амар хариуцлага мэдрэгдэлээ. Өмнөх шиг хоёулаа суугаад хөргөн ингээд чөлөөтэй байдаг биш. Энд чинь бас л нэг хариуцлага одоо хүний өмнөөс те чинь бас бид нар яаж харуулж юуг нь яриулж ийн гэдгээс шал танихгүй хүний нүдэн тэр чи яаж харагдах вэ бас бодох юм байна гэж бодсон. Гэтэ дугаар маань бол гоё те. Тэстэ гоё юмсан. Бид хоёрт бол гоё юмсан. Тэгээ хүмүүс яасан. Тэгээ бүр яриандаа халаад хоёулаа ч нөгөө хүнээч яг альбасны танилцуулаагүй юм байлээ. Зочдод танилцуулт тэгснээр нөө лайк шеэр байж байхгүй. Ингэж явсараа л бас. Зөө шууд нөт ясен эмэн каян гэж орж ирэл тэгээд тас гэдэг. Гэтэ найзынхаа ачаар одоо ингээд дараа дээр бас нэлээд туршлагатай хандахаар болж байна гэж. Найз юм өнөдөө хүмүүсүүдээ ч гэсэн жоохон ярих асуултуудаа бас жоохон бодъё гэж бодсон. За өнөөдөр болохоор өнөөдөр чинь бид хоёр ингээд нэг зочинтой бид хоёр гээд тэгээд энэ удаад нэг сэдв байх гад сэдв юу байх вэ гэсэн зүгээр what's in my bag гэдэг нэг юм хөрх юм яваад идэв. Тэрийг зүгээр дуршиж үзье. Дуршигч яхаа тэрүүгээр дугаараа ичээ гэж бодлоо. Би болохоор тэгж бодсон шүү дээ. Энэ тал дээр бас ингээд заа гэжсэн. Зочинтой ярангуут ингээд хоёулаа бас ингээ хөнгөн эмгтээчүүдэд зориулаад одоо яаж эмгтээлэг авах гэдэг талаас амар яриад байдаг шүү дээ. Тэнгуут зочиндоо оруулаад зочин хоёулын хөвчлэн ер нь жоохон аав талны байлгах гэж зориод байгаа шүү дээ. Ер нь бол тэнгуут эмгтээлэг хүмүүс маань бас хоосоо царчих гээд байгаа юм шиг санагдаад. Тэгэхээр за тэгвэл бас энэ хоёулаа суугаа ярих хамаа жоохон эмгтээ тал руугаа юунгуудаа what's my bag ч угаасаа л биднэрт сонирхолтой байдэн шүү дээ тий. Тэгэж одоо тэр нь зөв юм байна гэж бодсон. Чамайг санал болохоор нэрээ гоё юм байна да. Цүнхэн дотор чинь ер нь амьдрал явж байгаа шүү дээ. Гэтэ амар балаа ёо. Одоо яг энийг хэлэх болохгүй. Цүнхээ бэлдэнэ гэж бодсон.
аим муухай л та. Гэтэ ингээд за тодорхой нь гоё янзлаа те. Ингээд гоё юм бэлдээд гэж бодсон боловч өглөө бол би яг өнөөдөр өглөө бэлдэн гэж бодсон байхгүй. Чи өглөө бүр яг юу цүнхээд солиогүй зүгэн доторхоо гаргаж хараачгүй минийх одоо яг ингээд зүгээр л амьдрал явж байгаа. Яг real зүгэн дотор байдаг юмнар байгаа. Яг адилхан. Би бас өчтөр унтаас ам за өглөө нөгөө зүгээс солиод арай их мордог зүгэндээ жоох юмуд хийж байсан. Босоод тэр чигтэй явуулаад. Би бас нөгөө нэг амар их жижигхэн цүнх хүрдэн шүү дээ. Чи үедэнд ер нь надад том цүнхнийг байдаг гоо. Тэгэхээр энэ одоо миний сүүлийн үед хийж байгаа хамгийн том цүнх заяа. Хамгийн их юмтай байгаа цүнх. Гэтэ би яг ийм юм дургахгүй. Би аль болох бага юмтай явах уулын дуртай. Ер нь адилхан. Яг минийхээс одоо байж болох бас л ер нь жоохон ийм шингээдгэл зүг. Бодоодсэн чинь нөгөө машинтай явдаг хүмүүс үү ганц юм. Би одоо жижигхэн цүнхтэй яваад гэтээ машин дотор ингээд нөгөө юмнууд нь бэлэн байж идэг ч юм уу те хэрэгтэй юм. Эсвэл нөгөө нэг илүү юм нөгөө том нөгөө байг байдаг шүү дээ. Нөгөө даавн тоот байг маяг авангуудаа тэр дотор ойр зур өглөөнийх одоо жишээ нь ланчаа чинь эсвэл нэг лагремагре пилацийнхаа хувцас мөвцөө тэр юм илүү юмд хийж авч байгаа шүү. Тэгээд тэр нь дандаа ингээд машин дотор байж идэг болохоор машин дотор бас байдаг юмнуудаа харуулсан сонирхолтой юм. Чи бас машин дотор явдаг юм байгаа шүү. Тэр хоёулын цүнхэн гэхээсээ илүү машин бас гоё юм байх гэдэг байхгүй. Хинх юм баг машин дотор байгаа шүү баг тий. Тэгээ нөгөө даваа уутан дотор маа. Нүд чинь 80 ма чирэл гарч ирсэн дээ бас. Ээж бүр намайг ямар их юм тот нөгөө даваа уутнаар гэрэр чинь нэг байдгийг. Уусаа амар их байдаг. Амар хор даваа гарахад амархан байдаг. Гэс нэг уут гэж мэдээсний орон тийшээ юмнууд байж ихэд. За хийх үү? За чи. За. Цүнх маань нэ цүнхээ танилцуулах гэж тэгээд бас жоохон яриа ихсэгчээгээд энэ надтай маш олон жил болж байгаа юм байхаа гэж зайз. Үжинтэй баг насаар ойролцоохаа. Тийм үү. Эсвэл 5 6 жил магадгүй тийм бах. Очгоол төсөөдрөөр авч үжижсэн. Тэгээ би нэгтээ тэр орлого үүрт ерөнхийдөө дандаа бараан цүнхөө өрөөд тод өнгө нэх үүрхгүй байгаадсан чи энэ жилээс ер нь амар тод өнгө болоод анзаарсан. Тийм. Би ингээд зүгээр өөрийнхөө одоо нөгөө ажлын байраа засаж байгаагаа ингээд харсан чил ер нь амар юм өнгөлөг юм дуртай байгаа юм билээ. Тэгэл нэг юм ингээл юм зөөл юм байсан бол эсвэл хурц цаана гой тод өнгө. Тэгээ ухчаад энийг олсон гэж олоод энийгээс хар барьж ин да. Хоёлаа яхаа ингээд зүнхнээс энийг юм гаргаж ээлжлэх яах вэ? Би ингээд гаргаад ээлжлээ. Тэгэхгүй бол би үүдэх гэдэг. Тэгэж хоёул ээлжлээ явъя тий. Би сүүлийн 2 3 жил ерөөсөө юу яасан? Карт хоолтор түрүүч мөрч ашиглахад болцсон. Уул нь ашигладаг байсан. Амар түүхтэй санагдаад тэгэл ингээл иргэний үнэмлэх ингээд жолооны үнэлэх карт баг карт ашиглахгүй. За ийм сул юмнууд бол байна. За. Тэгээд ингээд сул явж ханаатай амар. Тийм үү. Бөөндөө биш үү. Нэг юмд авахгүйгээр карт хоолтортойхоо ингээд яг сандарсан үед карт марта эсвэл үнэлэх интерес нөгөө чип биш та одоо энэ чип мэт гэж гарч нөгөөхөө ухаал за аль руу хийлээгээл ингээд ухаад ханаар түүхтэй санаад нэг юм сул ажил хаасан надад. Бас нэрээ тийм. Цүнхээ солихтой ч ингээл аваад яг сул нэг юм цүнхний жижиг таслахаанууд эдэрч тэрлүүгээ ингээ хийгээл ийм болсон ба. Айгу амар агаад ба. Яг наад сэдвэрч ярих уу? Тэг миний бол ингээл болоо. За яац миний цүнх зөө. Эний чинь би тэгтээ сая энэ өгөл авлаа. Угаа намар авлаа. Саяхан авсан тий. Тэгээд надад би байгаа үнэхээр хамгийн том зүг. Би энэний талаар хэмжээний зүгтэй байнга авдаг. Тэгээд бас дандаа тод өнгийн зүгэн амар туртай. Нэрэ тийм их нь өнгийн тий. Тий өнгийн. Тэгээд хар яг ажилдаа өдөр тутамдаа барьдаг хар жижигнүүд идэв. Тэгтээ тэрийг би өдөртөө гэж боддог байдаг. Надад тийм тод юм байх хэрэгтэй. Тэгээд энэ зүгхэнд нэг хүм авч өөр авсан. Тэгээд сүүл мууртаа болсон чи муур маань энийг ингээ ирдсэн. Идцэм хадцсан хазаад ингээ мэрцэн байсан зөө. Гэтэ бас ч гайгүй. Үгүй энэ амар болчихсон. Би тэ буцаага наалдан бадар ингээд наасан зөө. Тэгээд энэ миний муура бүр болий гэж бодсон бодол байсан. Яагаад тэгэхээр би зүгэнд амар хайртай, зүгэнд амар туртай. Тэгээд зүгнүүдээ бүр ингээ гэртээ ингээ хадгалахтай хөттэй амар хайрлаж чадгалдаг байхгүй. Тэгжсэн чи миний зүгийг шив шинээр аваад бараг удаач байхад ингэсэн чинь яа энэ муур надад юу н хэрэгтэй чи юм уу гэдэг миний амьдралын хэв маягт муур тохирохгүй юм байна гэдэг миний тийм бодол төрсэн зэ. Гэхдээ яг хөө тэгээд буцаагаад нааж магаад эвлэрсэн мууртайгаа. Чон байгаа шүү дээ. Наа картны тал дээр ч ярихад би нөгөө жижигэн зүгтээ явдаг гэсэн шүү дээ. Тэгээ би яг нэрнгээсээ бас төрөвч ерөөс хэрэглэх болсон. Бэлэн мөнгө ерөөс авч явдаг. Карт надад байхгүй. Ганцхан карт байгаа зэ. Тэр нь бүр ингээ хизээж хэрэглээд. Харин тийм. Тэгээд
тэрийг бас ингээд жижигэн зөвхөнд карт хоолоор багтдаггүй болохоор ингээд сул хийдэг. Тэгээ ингээд карт хоолоор уулын зөндөө байдаг мөртлөө нэг ч хэрэгэлдэггүй. Гэхдээ энэ том зүнхтэй болоод ингээд цүнх ингээд хоосроод захгүй. Тэгэхээр нөгөө цүнхээ авчаа төрөвч хийцэн. Гэхдээ энэ төрөвчөө бүр ингээд дөрөөсөө нээж чаддгүй бүр ингээд доторх нь ингээд хов оосон. Тэгээ ийм энэ дотор тийм. Энийг би нөгөө анх хүүхдтэй болохын өмнө лөө өөрийгөө шагнамаар санагдаад тэгэхээр чиний хэдэн жил өмнө авчихсан 6-7 жил өмнө миний хамгийн анхны үнэтэй брэнд орж авсан зүйл маань энэ төрөвч. Тэгээд ихтэй дотор нь 9 гэж бичүүлсэн. Тэгсэн чинь маа нэг найз харчаад ерөнхий сайд гэж амгсан. Тэгээд тэрнээс хойш наа чи оюун эрдэнэтэй холбоотой юм шиг гэдэг юм уу харахаар бас жаахан эвгүй л ажиллаж. Эндээс гой үзүүлэх. За яг гоо байнга авч явдаг угаасаа юм бол иргэний үнэлэх байгаа. Тэгээд иргэний үнэлэхээс гадна би байнга авч явдаг нь юу байгаа? Миний буудлахын нөгөө ID карт. Энэ одоо нөгөө намайг Монгол улсын практик буудлагын гишүүн, практик буудлагт бууддаг гэдгийг нотлох. Тэгээ нэр устай. Миний интернэшнл өөр газар үзүүлэхэд бас намайг ингээд буудагч байна гэх. Энэ хоёрыг бол байнга авч. Тэгээ карт бол ерөөсөө авч. Тэгээд нэг юм байна да. Төрөвчин дотор нэг хідэн нөгөө нэг байг байх хэвээр мөнгөнөр идэв шүү дээ. Тэр байгаа. Тэгээ хүүгийн чийд зураг байгаа. Энд нэг юм энэ дотор нэг хідэн улсын зоос тэгээ дээрэс нэг юм хариунаас өөр мөрөөж нэрээ тий байдаг тий. Нэр яг хэрэглээ болсон карт болоод яг л ийм хүн л байгаа. Харин тий. Тэгээ энэ ингээ байх бүр ингээ байс хідэн жил байгаа тий. Бүр ингээ нэг зоос нь ингээ миний Оросд сурж исэн хотын зурагтай юм юу ахгүй зоос ахгүй яг тэрний нөгөө ойнгоор нь гаргаж исэн энэ дотор ороод гэдэг чинь би одоо бүр 10 жил яг энэ зоос нарыг бол үрээгүй тараагүй яг ингэ байж байгаа. Тэр нөгөө онгойлгочтой заавал эндэ байдаг. За ийм юм байна. Нарийн юу яа карт гэснээс юу яасан? Би нөгөө 100 карта алдаад тийш. Тэгээ мэдхгүй яваалсан нь яг нөгөө санаа апп би уншуулсараа карт юус тоохоо болсон байж байгаа. Хоолнд ороод карт уншуулж үлдэгдэл хүрэлцэхгүй ингээд гайхаад хуулгаа харсан чинь ингээд яг хүүхэд л олсон юм шиг. Тэгээ азар нээгч өөх мөнгө байгаагүй бас тэгээ 100 гаруй байсан юм болов мэдхгүй мартчихжээ. Тэгээд нэг тэрийн ингээд 5 гэж уншуулсараа дуусгацсан ба. Бас хөөрхөн ингээд нэг юм тэгээ тэр нэг посын би тэр чинь автомашин өдөр. Марафонд өдөр ах яг тэгээ яг явж тэр бүр явж исэн хүүхдүүд л олсон шүү. За нэг хүүхдүүд хэд хүүхдүүд хоололцтэй гэж бодлоо. Гэхдээ тэр бас хүүхдүүд бишээж магадгүй. Яг нэг нөгөө нэг тий 20,000-аас дээш үлээ 30,000-аас дээш 50,000-аас дээш үлээ тэр нөгөө банкнаас шалтгаалаад унших юм бол пассворд код нэхтэхгүй. Бага үнэн дээр нэхтэхгүй. Тэгэхээр тэгээ мэдээд багаар уншуулаад байсан. Тэгээ тэрнээс хойш тэгээд ихтэй яг карт заавал ямар ч байсан байх шаардлагатай болохоор тэгээ захиалсан. Гэтэ ер нь бол ашиглахгүй болох. Хэвээ ашиглах зайлшгүй байгаа үед тэгээ ихэнхдээ тэгээ интернетгүй байна гэж яг интернетээ болохоор тэгээл шилжүүлээл тэгээл яв. Тийм ээ. За картны яриа гэсэн чинь сая карт алдснаас санчлаа. За дараагийн яг энэ таслахын дотор байх юм. Яа. Бүх юм л гараа тий. Яана энэ за амар л юмнууд шүү. Амьдрал явж байгаа шүү. Ингээ бацаар энэ шархны лимтэй. Би амар юу арьс марс амар юмд амар хурдан гимтчдэг. Тэгээд хөл ер нь бол амар хурдан холгоод ит. Гутал солих болгонд өмсөжсэн гутлаа ингээд сар өмсөхгүй ч юм уу хэдэн өдөр өмсөхгүй ч өмсөх холгоод. За тэгээд энэ нөгөө шил арчигч байна. Тэгээ энүүгээр бас юугаа утасныхаа дэлгэс мэлгэсэн ярьчихна. Энэ амар хэрэгтэй. Энэ бас нэг алкогол пад байна. Тэгээ наадхан тийч хавсраад нэг юм бас нэг би сүлд юм бас өвөл болоод нүшил зүүдэг. Гадаа ороод яхахлаар цантаа гэдэг шин цантуулгүй гэдэг нь авсан. Тийм үү? Тэгээд наа чи яг нэмэртэй нөө. Тэжгүй л. Гэтэ маск зүүцэн үед шилтэй бол яалцвал цантжил. Эхний нэг хэдэн минут гайгүй ч гэсэн тэгээд би явандаа ингээд цантаалж. Гэтэ бас хэрэгтэй тийм нэмэртэй. Энийгээ бодвол жоохон тосон юм шиг ярьчихтаад. Тэгээд зунгааралцсан тийм юу зураас мураас гарч ийн гарахгүй гайгүй. Ийм масаа эн чинь юу нэг зөвхөн дотор байнга шил зүтдэг хүн чи хэцүү шүү дээ гэж. За би ч зүүтгэлтэй тэгэхээр наа чин дууссан санагдаад нээс. За яана одоо альнийд гарах вэ гэдэг. Би бол яг эхнээс нь эхлээл хойшлий. За тэгээд угаасаа би яг юугаа гэж бодлоо. Байнга зөвхөнд байдгаас ихтэй яг ингэ жижигэн зөвхөр орсон ч яг ингэ байнга байдаг юм байна. Машин дэлгүүр. Тийш тий. Машин дэлгүүр бол угаасаа байнгын зөвхөнд байдаг. Энэ тэгээ нөгөө гэрлүүгээ лифт дарахдаг чиптэй болохоор энэнгүүгээрээ би гэрээс гардаггүй. Гарах юм бол би лифт дээр дэшээд алхах хэрэг гарна. Энэ дот чиний нөгөө буу байсан шүү дээ.
тэрийг хөөрхи үлдчихээ. хаад алдсан. Тэгээд энэ яг 5.1 энэ бас нэг юм лавгах ч ийм машины дэлгүүр бол байна. За Нэр бууг нөхөж өгнө гэж би хэлсэн л байгаа. нэр хийж хэллээ. Хэлсэн. Зөө окей би бодлоо юм бай буцаад. Чи марцсан байсан юм уу? ТV марцсан. За дараагийн карманд хавчаар байна. За тэгэл хавчаар мэдгүй тэгэл бэж хахад хилүүддэг юм аа. Илүүдгүй шүү дээ. Одоо энэ миний цүнх болгоны нөгөө аалз бол байнга зүгттэй явж идэв. За их ингээ нэг нэгээр нь л гаргаад байгаа. Одоо ингээд энэ салаа дууслаа. Чи наа жижиг зүг чи хоосорч байгаа юм шүү. Минийхээ гаргасан. Гайгүй хоо бас хэдийн юмнууд байна. Тэгээд нөгөө нэг AirPod бол бас байна. Энийг бол бас байнга авч өгдөг. Тийм шүү дээ. Энгүү бас явна гэж аахгүй нөгөө ажил хүнтэй уцаар явах юм. Ажлаа хийж хат ялангуяа нөгөө компьютер дээр ингэ суужаа байн хуцаа авч ингэж явах юм ядаргатай тэгэд ингэ ярьчихсан ингэж юм хөвчлэн зүгтсэн тийм байх. Би бол ястай чихвч ер нь бол зүудгүй. Тийм үү. Огт зүудгүй ер нь бол яг бэлтгэл хийх үед тэгээд явган явах үед л чихвч. Зүүл ийм чихвч. Тэгээ миний энэ чихний нүх ийм одоо углагддаг чихвч зүх амар хэцүү. Өвдөд тийм үү. Жижигхэн байхгүй. Би нөгөө юуг нь авдгүй, эрзэнтийг нь авдгүй. Би бас эрзэнтэй чихвч мэйчийг нь авдгүй. Тэгээ нэг иймэрхүү л зүгээр очгоноос нэг иймэрхүү би ингээд удаан зүүж чадсан ингээд ядраад. Тэгээ зүүл нэг иймэр дүүч. Яг нөгөө ажил дээр очингууд би манай ажлын компьютераар нөгөө сошиал ордог байхгүй. Тэгэнгүүт амар юм нэг уцаа авах юм байхгүй. Тэгээ би ингээ уцаа ингээ ер нь бол ажил дээр ороод хайчдаг. Тэгээ би Instagram одоо чат ч нэлээ хойно хариулж мариулдаг чинь ингээ хайчин. Тэгээ дуудлага ирэнгүүт нөгөө цаган дээрээ харчаад аваад тэгээ ингээ чихвч зүүч болохоор уц руугаа баг ойртчихв. Тэр надад амар амар байд юм аа. Бас нэг сатараад ах шаардлага. Тэгээ нэг уцаа авчингууд ийм нэтгэхгүй ш нөө. Эсвэл би яг яах гэж уцаа авлаа гэдэг харцсан байдаг ш. Тийм чиний ажлын юу чи юм шиг яг олон хүн дунд ингээ шууд ингээ уцаа авч ярих хэцүү учраас тийм ээ. Бас би бол ажил хэмжиж байгаа шууд спикер дээр нэвэл ганцаараа л байгаа юм чи. Үгүй чи нас явж ийн ээж бол байх шүү. Гэхдээ хүн амьтан байл ингээ аваад ярина. Хажууд хүн амьтан сонсох хүн байхгүй ингээл явж байгаа. Тэр хажууд хүн байл мэтэл удаа шиг спикер дээр арайш тийм биш. Арайш тэгтлээ. Арай үгүй шүү. За өөр юу вэ? За өөр. Би нэг юм байна. Би нэг өнөөдөр ер нь ажил дээр хэрэглэж магадгүй шээ. Энэ устайгаа ингээ холбоод Bluetooth-ээр холбоод би зураг авдаг бичлэг хийдэг. Уулна влог хийдэг юутай шүү дээ. Ухаантай шүү дээ. Хийнэ гэж тал нэг юм яваад байгаа. Тэгээ юм байна. Ингээл хөрх жижиг нэг жижиг юм яг жоохон ингээд өсрөө юм гарч ирж байна шүү дээ. За тэгээд нөгөө нэг алдарт эмхтэй юм байна да. Уруулын юмнуудаа бүгдийг харагч. Тэгвэл амар зай хоосрох юм санагдах юм. Гэтэ миний ингээд юу яадаг? Цүнх болгонд нэг уруулын юмнаар явж идэг байхгүй юу? Тэгэхээр би яг одоо байнга хэрэглэх дуртайнууд маань бас өөр цүнх рүү орсон юм шиг магадгүй. Одоо буудлагын цүнхэнд бас нэг уруулын юмнаар явж байгаа. За энэ цүнхэнд бол энэ хоёр л байгаа юм. Юу их байхгүй. Миний уул яг төрхөх дуртай мөртэй эсвэл ажил дээр орчихсон байна. Чи зүгээр их л барагдж байна. Хаяа зүгээр хог амирх байгаа шүү. Зөвхөн ойр цэвэрлэж гараад ирсэн. Уруулын ойлнор ер нь бол тийм ингээ зөвхөн тэр удаа явдаг ингээ мэдээж байгаа. Тийм биш. Амьдрал үзэж байна гэдэг. Амьдрал үзэж байгаа. За чиний уруулын будган дээр тэгэл араас чинь буддаг. Хоолнд ихтэй миний цөөнөөс ингээ уруулын будаг гаргаж ирвэл ингэж хэвчээ. Өнөөдөр ям азар хоёрхан байна. Би болохоор ингээд минийх ингээ их юм сул юм амирх байгаа. Ядаж нэг будаг мудгаа ингээд нэгтгэе гэж бодоод нэг сая хавраас хойш ер нь бол яг цүнхэндээ ингээл багтаагаалж яваад байгаа. За энэ дотор нүдний тусаа авар. Зөв. Горнолинд зүгхгүйсэн гэсэн аргаад идэх болсон юм байлээ. За өнгөлөгч. Тэгээд бас нэг юм өнгөлөгч. Энэ гоё юм биш. Наа чи харин гоё. Одоо нэг өвөл болохоор илүү их урал хатаад идэм билээ. Яагаад вэ гэсэн чинь пар ирээд гэр ер нь энэ ч амар хуур ашлт болохоор усваа дуугаад дуусаа яд хүрчтэй. Тэгээ энэ дээр хэлэхэд би энийг болохоор одоо зүгээр эрэгтэй найзуудтай амар комент хийдэг. Тийм ялалтдаггүй болохоор тий. Би бол энийг яг гоё юм байна гэж үнэлсэн. Гэхдээ нөгөө нэг хоёулынх нь өрхөд Dior юм байдаг шүү дээ. Нөгөө scrapтай. Надад тэр бол угаасаа best гэхгүй. Миний уруулыг өөр хуур шүү. Тийм болохоор тэрийг аль төрхөд. Тэр маань энд бол байсангүй. Тэгээд энэ яг би чамайг нэг сетээр нь дөрөөрөө нийтэд гэж байна. Хоёулаа шеэрлээд авах уу гэдэг. Тэгээд чамайг үгүй гэм би хонгороотой шеэрлээд авах. Зөв. Тэгээд тэр хоёр нь энэ гэтээ амар жижигхэн хэрнээ би ингээд хэлээд тань дуусгүй л. Харин яг би тэгэж мэдээж хамтай аваагүй байхгүй. Надад угаасаа зөв ингээд 10,000 уруулын юм байна. Дахиад яа би одоо хэдэн уралтай юм бэ гэж бодсон. Тэгээд
энэ одоо барыг дуусч байна да. Би ч тэгтээ уул нүнэртээс ингээл авчаад өглөө түрхээ гарсан гэсэн өдөр нэг ингээд жоохон ядаад ингээд төрсний гой сэргээд авсаа гэдэг. Тэг хөргөө дуусч байна. За ингээд нэг юм гошлог байна. Чи хас гошлог юм уу? Миний харин ингээд хийчвэл айгүй амар санагдав. Ядаж ингээд хийч юм гэхгүй юм уу? харин тийм байна дээ. Тэгээ энэ тийм хайж унахгүй. Би ажил ийм олон суул юмтай болохоор. Яг наад хэдтэй чи ажил төстэй юмнуудаа гаргачихвол тэгвэл гоо сайхантай холбоотой юмнуудаа. Минийх бол ингээд үнэхээр үннээл би тэгээд жижигэн зүгтээ явдаг хүн болохоор гошлог бол угаасаа хэрэгэлдэггүй. Тэгэхээр ингээд жижигэн зүгэнд чихээ явчихдаг байхгүй. Тэгээ энэ том зүгэнд яг ингээд замбраагүй орчиж л тээ. Тэгээд ийм нөгөө нэг повдер тос авдаг. Тэр байна. Энэ бол бас байнга авдаг. Энэ надад ер нь нэг юм цагаан өнгөтэй юм чи ингээд цаарлаад байдаг хгүй. Тэгсэн чи энэ яагаад цаасаар юм уу? Үгүй цаасаар биш юм уу? Яг пудр шиг. Тэгтээ энэний өнгө нь арай гайгүй болоод байгаа юм санагдсан. Тэгээ бас өнөртөө усны юу. За тэгээд би энэ өнөртөө усыг бол бүр үнэхээр 10 хэдэн жил хүрч байгаа. Тий. Тэрнээсээ сүүл цолсон шүү дээ тий. Тэрийг өглөө төрхөж гарчаад би хойлол байгаа. Зүгээр энийгээ өсвөрөө. Энийг нөгөө юу чи томоос ингэж авч гин үү ингээд тусна авч гин үү? Энийг тусна авсан юм а. Сая хаана яж байгаа сүүл жилийн өмнө Францд явж байгаа авсан. Тэр нэг жил зүгээр гэхдээ зөвхөн л хэрэгэлдэг болохоор амруудаа ирэлтэй. Гэхдээ нэг авч болдог гэсэн ингэж. Харин тий тэрийг сурчуулвал амар. Тэр энэ бол уусаа би амар дуртай. Ана гавар уу? Тий. Хаанаас бас би энийг дээр яг авах гээд имээс орсон ч байхгүй. Good price. Good price бүр амар гоё олон төрлөөр байдаг. Тэр нэг Шангрила орох болгондоо баг нүдэнд харагдангууд авчдаг. Тэгээ энэ бол миний гэрийн бүр нэрээ баг болон тохой болгоно. Энийг зүгэнд 2 явж байгаа. Энэ хоёр өөр төрлийн юм уу? Тий, энэ нөгөө өндөр нөр энэ нь болохоор оранжтэй энэ нь болохоор. Тэгээ зориултын зүгээр л хамар битүүрүүлэхгүй юм эсвэл сэргийх мэрэх. Тэгээ нэг юм сэнгэнсэн болохоор амар гоё юм аа. Би одоо тэгтээ нэг Таиланд яваад сурцсан хүн биш л дээ. Амьдралдаа Таиланд явж байгаагүй. Иргэд ирэх юм. Тэгээ гинэга хэрэглээд сурчаар нэг битггүй тийм. Яг яах зориулттай гэхээр зүгээр сэргээгээд би нөгөө сая ядархаараа өнөртөө бас төршлээс ирдэг шиг ер нь бас ингэчээд ааш ер нь нэг юм өнөр нь дуртай. Тэгээ би нөгөө хол амьсгал юунд хэрэглэдэг вэ гэхээр UB cap ч юм уу. Хажууд муухай өнөртэй юм ч юм уу. Тэгээ монголч ингээл юу штэ тий. Тийм орчин жоохон удаан байх шаардлагатай мөртлөө би ингээ хүн амтнд чи юунаас муухай өнөртэй дэнэ гэж хэлж чаддаг байхгүй. Тийм болохоор зүгээр гаргаж ирээд энийгээ өнөрлөө суугаадс нь хажууд намайг үйдэг юм сайн. Гоё арга юм. Тийм байна. Ер нь авах юм байна. Аваарай энэ уус гоё. За тэгэнгუთ будагны араас будаг би нөө өнгөрсөн л төмсгний харандаа хайчаад тэгээ цүнхэн дотроод байнга ер нь төмсгний харандаа явж байгаа. Яа өвөл малгай өмсгөлээр харандаа арилчаад байгаа. Би ч ер нь хөмсгөхгүй болохоор малгай уусчаал энэ тэнд яг төсгөл нь алга болчиход тэркээс харж ирсэн гэхэж бодоод. Тэгээд энэ нь болохоор юу саарл гэсэн. Тий, борыг авъя гэд заа гэд аваад гэртээ арай залсан саарл байдгийн. Тэгээд энэ болохоор борыг аваад энэ саарл өөр юмд ашиглаж болох нь. Яха би наас саарлыг чинь сойтгийн л ашиглаад. Өмнөх нь байсан бол эн чинь гэхдээ бүр нэр ингээд хар саарлаа юм байна. Би тэгээ будаж үзсэн яг нэг шивээс тийм ээ. Өмсөний шивээс хэлчихсэн юм шиг харагдав. Өөрөөсөө зожиж бачаад. Тэгээ энийг бор харандаа аваад энийг сойтыг ашиглаад одоо ингээд нэг юмээс юу сансан дээр рекоменд хийчихэл та. Тий. Энийг би санамсаргүй авсан ч яран гэлтэй ч юм байна. Би бүр энийг одоо 3 4 дахь авч ий. Тий. Тэгээ би хөмсгний харандаа нөгөө нарийнхаа үзүрэнд амар туртай. Энэ бүр амар гоё нарийнхаа үзүртэй. Яг 0.5 харандаа шиг л тий. Тэгээд гоё зөөлхөө ингээд дарагдаж гарах биш амар хөөрхөн хөнгөө явахд гарчдаг. Тий. Гэмэн нөгөө сайд байхгүй. Гэхдээ энэ бол өстой гоё. Чи 2-ыг нэрвэлдэг юм би 3-ыг нэрвэлдэг. Мэдгүй би харж байгаа л бор гээл авсан. Тэгээд юу яасан. Мэдгүй өмнө нь болохоор яг энэ шиг бүдүүний зураг төгсөхгүй юу. Тэгээд сайн гаргаж ижаал юмсан ихнийхээ бол хугалсан. За энэ ингэж хамаагүй уртаар нь гаргаж иж болохгүй мэй гэдэг. Тэгээ нөгөө нэг юу өмнө нь бас дайжгүй 21 2 ч үлээ. Тий 22 хэдэн зочлог байсан баха. Тэгээд энүүгээр чинь би нөгөө уруулаа хүрээлж чинь хаяа. Харин тий. Хүрээлэгч орхицсон. Тэгээд нүднийхээ доовор мавар хаяа бороор ингээд ямар санагдсан үү. Амар олон ярил. Би энд үл үнэхээр хайртай. Харин тийний хүүхэн. Тэгээд энийг бодвол их гоё нарийн хамлахаар зай ажил бас хүрэл юм шиг. Наад ч муухай саарлаа юм байна. Харин энэ муухай саарлаа. Би бүр 25-аар авсан. Энэс бүтэн авсан. 25 цочлоо. Тэгээд хочин сойлуулцаалээ л гэж. За юун дээр гой сайхны юм дээр яг зөвхөн байнга авдаг 2 хэлийг. Би нөгөө сүүлийн үед сормоос хэлэхэ болчихсон шүү дээ. Тэгээд дандаа сормоосаа юунд хиймэлгээд байгаа болохоор нэг ч уус айн богдсон бохгүй. Би насаараа сормоос хэлэхсэн болохоор
амар тийм гимтцэн сормостой. Тэгээд хийм байн хийхгүй бол жижигхэн сормос будаад ингэ доош ингэж ургадаг. Тэгээ энэ будаг амар таалагдсан. Бас нөгөө нэг майлзал нөгөө Япон яг энэ юунаас ч авсан байхгүй. Энэ бүр амар сайн буудгүй бүр өстой арилгахын тулд яг ойлороо ингээ арилчихсан. Энэ бол өстой гоё юм билээ аваарай. Тэгээ нөгөө шотгон юм нэмгэн болохоор яна энэ хоёлоо зүгээр спонсортой подкаст шиг авч ин дөө. Юу н аваараа л гэдэг шүү. Намайг нэг сая сүүлд нэг найз тэгсэн чинь чи маркетингээр төгсрүү яалаа. Яас чи юм рекламтай ямар сайн биш юу ч ярьж илээ. Тэгээ би яг нөгөө гол нь өөрөө туршаад хэрэглээд үзсэн хүндээ болоод ингээд гоё юм дуртай юм санаа зовхгүй рекоменд хийдэн штэ. Яг тийм баггүй. Үнэ. Тэгээ энэ юуны лип пенсил би тэгтээ үннээ хэлэхэд уруулын хүрээлэгч нарээ бол мак заг тийм үнэтэй юм савдаггүй. Надаа Вайкныхаа амар таалагддаг. Юу надад ч юмнууд нь гайгүй тий. Үнэн гайгүй тий өнгөний сонголт амар ихтэй нөө бор арьстай болохоор бас хэр орны харандаа нэр тараад идэггүй. Тэгээ сүүлд энэ бор өнгөнөр ирсэн байгаад энэ амар гоё өнгөсөн. Нөө хитрхийн үнэтэй харандаа надад үр дүнгүй юм шиг санагдаад байдیں۔ Тэгээд зүгээр ямар ялгаа хийсэн гэж боддог. Тэгээ энэ гэхдээ 20 гэдэг чинь бас гайгүй шүү дээ. Тэгээ энэ харандаа амар удаан ашиглаж шүү дээ. Тий насаа эргэлцээ шүү дээ. Тэгээ бараг санамсруугаар зүгнүүтээс алга болоосаа өөр шинэ аммаар ахчих чи ингээд байгаа л ахыг гэж бодгоор тий хийдэг нөгөө юм юу ажлын юу дотор ингээд иймээс ахуулаад янз бүрийн өнгөнүүд нь байж. За тэгээ ингээд юу яаж шүү. Зүгнүүтээ байнга бох би ерөөсө бохгүй явчихдаг. Ер нь бох байсан ч гэсэн дэлгүүрт бохоор л авчаад. Тийм үү. Яг машин дотор явдаг. Машин одоо л ер нь 100 бол бид одоо нөгөө гадаа машин хонд учраас тас хөлтөд нэ баг хүлгэж мүлгэж байна. Би одоо зөвхөн дотор бох гэж энэ дуусч бас цохогтой. Одоо яг зүгээ зэрэг. Одоо харин хоёул зүгээ зэрэг гэдэг байна шүү дээ. Нэг юм бох зэжилдэг юунаас айтаас болмоор байна. Бас шүдэнд муул гээд ах шүү тий. Тийм үү? Мэдхгүй. Надад л ихтэй ингээд нэг кофе уудаг болохоор нөө өөрөөс амнаас жоох юу өнөрөндөх болохоор гаа болохоор надад чаддаг хүлгээд ээж чаддаг. Тэгэхээр бохин амраа. Ер нь бол кофе уудаг хүмүүсийн амнаас хөвчлэн өнөр гардаг гэсэн. Хотоодны тох ямар хүчлийн ихсээ тэр нөө амнаас нь гэхээс илүү хотоодноос нь гардаг гэдэг тэгж сонссон. Би бол кофе уудаг болохоор уухаа болцсон байгаа даа. Харин тийм. За өөр зөвхөн байнга явдаг юм гэх юм бол юу вэ? Манай эмигийн гоо сайхны гоо сайхан гинэ янаас солирч бүүж би ч нөгөө аксессуарийн байнгын үйлчлүүлэгч байгаа даа шүү дээ. Тэгээ энэ жижигэн цүнхийг ашигладаг. Би энэ дотор гэхдээ эми бүүж хийдэг үү? Тийм үү? Юу хийдэг? Энд эмхтэй хүний ариун цэврийн жижиг юмнууд эдэн шүү дээ, тий? Өдөр тутам ч юм уу одоо нөгөө ашиглах надад өөрөө мэдээгүй яг зэрэг амар цэвэрхэн санагдаад яг эндээс ингээ гараад ирэхэд. Ганц цүнхэн дотор гочлогтой юм лээ. Тийм үү? Чиний ч бас хөөх ингээ юм дотор минийх бол ингээ сул ганц шиг. Би нөө юу яасан? Айгу олон жил юу яасан штэ. Олон жил. За ер нь олон жил юм байна. Кап хэрэглээд. Тийш нэрээ. Капнд амар донтох гэхүү амар юм амар байсан учраас тэрийг нэлээ хэрэглээд. Тэгээд тань хэсэг тампон тэгээд одоо дамс гинтрийг бүр хэрэглээ болцсон байхгүй юу? Тэгээд тэрэндээ байж агаад нөгөө ашиглалт нь нэг л одоо ингээд тэр чин 3-6 сар болоо сольж явах хэрэгтэй лөө. Тийм үү? Тийм. За. Байсан бэ. За гаргаж хаяа та. Тэгж л байна. Тэгээд нэг хэрэглэх болгондоо яа мэдээж юмс ариутгаал ингээд хийштэй ингээд хийж аваад тэгсэн чинь хугацаанд дууссан мат би яг юм ирэх болохоос ирэхээс өмнө шинийг авандаа гэж бодож ирж байгаад нь байгаа юм чигээр аваад хийгээдсэн чинь тэрнээсээ болоод жоох өрөвсөл болоод тийм. Тэгээд жоох хэмчлээ хийгээд чинь өнөд ирзэнэ штэ. Утгаар эмгтэж. За тий. Тэгээд нөгөө чинь ингээд бас болохгүй юм байна л да. Хугацаанд дууссан л бол дууссан байхад чинь би ингээд илүү 1 сар талхуусныхаа гавьяан да. Имжлэгээ илгээ. Тэгээд тэрнээс хойш одоо хашин тап аваад хэрэглээсэж хаяад гэж байна. Тэгээд буцаад тампоноч байлаа буцаал яг нэг дамс руу орсон да. Тэгээд одоо нэг emergency үед ямарсан л өдөр тутам бол гинти чи намайг нэрээ нэг удаа кафе ав гэдэг. Амар уулнаас аюу гой амар тийм уулнал тэрийг хүүхэд төрүүлээд гэртээ байх хугацаанд бол надад хамгийн амар санагдсан. Би яг тэр үед л амар хэрэгэлдэг ус. Нэгт нөгөө нэг эхлээд би уус гадуур хэрэгэлж явахаас айгаад идэв үсэ. Яг 0 ч юм эсвэл эвгүй нөхцлөд юу ч болоо байлаа. Тэг гэртээ хэрэглээдсэн чинь үнэхээр амар гоё юм байна гэдгийг ойлгоод тэгээд хэрэгэлдэг байж байгаа гадуур гарч явж маах болохоор ингээд болчиход идэвсэхгүй. Тэгээд яг тэргээл буцаад нэг мэдсэн чинь нөгөө капа болцсон. Буцаал нөгөө тампон юмд орцсон л. Тий. Яг гадуур одоо ингээд
надад уулж гадуур явах эсвэл олон цагаар гадуур явах нөхцөлд бол уус худлаа. Нийтийн 0 цолно гэдэг шиг юм зав юм байна. Тэр боломжгүй тийм үед бол тампон ашиглал нэг тийм байсан. Тийм байна ч гэсэн. Чи ямар хэлсэн чи харин тэрийг тэгвэл гаргаж хаяад би тэгээд тэрийг авснаас хойш тухай хэдэн сараа хэрэгэлчээд тэгээд тэр чигт хэрэглэгээ болсон гэсэн үг тэр одоо хүртэл байгаад байгаа байхгүй. Тийм одоо нөгөө нэг яг эмгтээчүүд эмч нар чинь даруун цэврийн хэрэглээг хийсэн бол бас л нэг тэдэн цаг болоод солигээл тэгээд чинь бид нар чинь шөнө унтахтаа баг одоо шөнө 12 тонцол өглөө 8 цаг гэхэд бол барын бол илүү цаг болчиход байгаа юм билээ ш. Яг тэр шиг л бас хугацаатай л байсан юм байлээ л. Бас ингээд авчаад ашиглахгүй байжгаад гинт хэрэглэнэ гэсэн юм бол гаргаж хаяарэ. Чи болохгүй юм байлээ. Эндээсээ хэлээг байгаа биш үү? Энд ямарсан цүнх болгондоо ингээд зүчтэй. Аалц ч юм уу эсвэл том аалц ч юм. Би бол аалцанд амар туртай. Тэгээд уруулны юм дутаад гэсэн чинь энд бас уруулны юм байна. Тийш. Наа чи хөөрхөн тий. Энэ аюул хөөрхөн. Яг юу шиг үлээ. Зүгээр нөгөө ажлын шиг тий. Энийг бүр бараг би нэлээд сайн хэрэглээд дуусгаж байгаа хаа. Тэгээд өнөр юу байхгүй. Энэ нь яг тэр төрлийн юм шиг үлээ. Тэр надад энэ юу кейсэн таалагдав. Чи яг шар байсан юм шиг л үг хийсэн. Үгүй ягаан биш анхнаас яам. Савын шар байсан уу? Шараагийн хайрцаг шиг юм таацсан. Тэр савын шараар төсөөлсөн. Маа муур энийг тэгээд жоох ингэж яах туртай. За өөр. Одоо чинийх чинийх. За минийх болчихоо. За яана. За одоо хог бүлдэх гэдэг нэ. Оо юу вэ? Нөгөө нэг за чи нөгөө нэг өсний авчиргаараас өсний эрзэн бас байна. Тэгээд нөгөө нэг нүдний тусаалга байна. Нэг удаагийн нөгөө хэмэл нулимс байна. Тэгээд яг энэ им тариатай холбоотой юм гэх юм бол яана. За энэ жоох өөрлөгөө харуулж агаад онгойлохгүй болвол хамаа мухай мэд харах гэдэг тань. Би бол ингэ сараал чиптэй хараа. За би сайн нөгөө зүйл үлдсэн шүү дээ. Ханаа түрээд амар мухай гадар яваад байгаа ханаад хүрсэн. Тийм болохоор тэрнээс хойш яг ингээд зөвхөн явж байгаа юм би яг хэлсэн янзлаагүй гэдэг тэр чигээрээ л явсан чаваас тийм энэ юу ашигтай бактери бол байнга авдаг. Нэг нь болохоор миний хаад нөгөө хүүхдэн хаяа хүүхдээ хүншчүүдээ. Тэгээд энэ коллаген за not worth it. Энийг бит яваарай. Би нэр рекоменд хийх юм рекоменд хийх. Энэ бол надад хамгийн өөр өгөөжгүй санагдсан. Тэгээд дээрээс нь ямар ч юм байгаа. Тийм тэгээд коллагены хуураагаар нь хэрэгэлдэг юм нэ. Тэрс шинэ найруулга шүү. Ер нь юм нөгөө нэг юм зунгарлцсан жели коллагенууд байдаг шүү дээ. Тэр нь хамгийн үр дүнтэй гэдэг гэж юм. Солонгосууд өөрсдөө баг юм хуураа хэрэгэлдэг. Тэгээ нэг сүүлийн үед нэр иймэрхүү ирнэ жели байгаад л тийм. Тэгээ энэ сүүлд нэг гоо сайхны юм авсан чинь комбуча юу бэлгэлсэн. Гэхдээ би нэг хэрэглэж үзээгүй л байл л да. Тэгээ терафло бол байнга авдаг. Зөвхөн хаяа уучдаг. Тэгвэл санагдаад. Тэгээд энэ нэг юм Япон ханадны юм. Энэ халуун болгодог юу яадаг гэлээ. Жохон өвчин симптом дартын гэлт амар сайн бил. Тийм үү. Би харагдчихсан хэдэн өдөр халуураад энэ фейсбүүкээс өөрөөсөр тийм лээ. Хэдэн өдөр халуураад халуун буухгүй, буугаад буухгүй тэгээ бүр ингэ лам хаяа. Ер нь жоох хэцүү болцсон явж байгаад энийг авахд бол амар гоё яг тухайн үед өвчин намдаа сэргээд ирчихсэн. Авч уул тэр фейсбүүк дээр Япон юм гэхээр гараад ирдэг лээ. Юу юм бэ? Би чинь юу лээ? Өдөр тутамд нөө нэмэлт витамин энэ ер нь уудаг. Тий уудаг. Тэрнэр ер нь хөвчлээ офс дээр идэв. Харин яг тийм бай. Би ингээд боцоо чи болохоор яг өглөө ирж босоод ингээд ажил дээр нөө тэр үйл процесс явагдах учраас аваа ирсэн тийм. Би болохоор нөгөө цагт баригддаг ажиллах яг бүх юм гэртээ ингээд тиймэрхүү витамин энэ өглөөс бодож ирсэн. Би чиний болохоор яг зөвхөн дотор ч л явж байгаа ах та гэж бодсон чи ажил дээр бидгүй нөгөө нэг юу офс ажил гэртээ уун гэхээр мартаа гарчдаг. Тэгээ орой морой уухад тэгвэл Д витамин 12 цагаас өмнө ч гэдэг. Тэнгууд ажил дээр авч тавьчихдаг. Тэгээ хагасан битсэн харин эсэргээр уухад ингээд нөгөө юунд хийгээд гэртээ тавьсан байдаг. Одоо тарлж аваад гэх юм. Тийм биш шүү. Саналаа. Энэ Б витамины ус уналтын эсрэгээр би нэг уугаад ингэдсэн шүү дээ. Нэмэртэй юм уу? Нэмэргүүлсэн гэхдээ нэг хүний биед яаж нэмэртэй л байгаа байлгүй гэж одоо сүүл дахиад нэг аваад байгаа. Тэр нэр ус уналтын шийдсэн юу байд юм бол гэж. Миний хата яг төрсний дараа ашиг бараа яа угаасаа ингэж чоолох шүү. Наач угаас эмхтүүд хийцэж арилдаг юм шүү. Тийм. Тэгэл боолт байна. Ер нь боол ингээл хаас агуул машин дотор жинт гэрт жинт тэндгөө боол. Тэг одоо би үжин бит хоёр ингээд боолтыг багцаар наан за нэг авахтаа нэг ийм харыг 10-аар нэг бол 10-аар жимгээ аваад энэ тэн ингээд би ингээд бүр нуудаг заяа. Ингээд шкаф ингээд нуун. Тэгэл өглөө ингээд зүгээл өглөө хичээлнийх нь боож өгөөл өдөр ирээл нүүч боолтоо талын тэн шидэл орой боолт байхгүй.
Гэрт болт хаашаа ороод харлаг хүн хөө нөө. Болт иддэг нэг хүн байна уу хайдаг хүн байна уу тэгзээ болт байна. Тэгээ чамд бас болт малт гараад ирсэн. Нэг болт арай угчаавалчлаа хаанаас би тэгтээ ер нь баг өглөө бодоггүй шүү дээ. За тэгээ за яг сонирхолтой юм гэх юм бол юу ер нь бол энэ хоёр байна. Би ч бодогч хүн байгаадах шүү дээ. Гарчид юм уу? Always be ready гэдэг үг байгаа бидний ураа. Тэгээд энэ гарчид нь би бол амар төртэй. Энэ тог тасарсан байхад амар тод юм амар тод тасдаг. Nice. Жижигнэрээ хоёр. Тэгээд нөгөө буудахта ямар барилттай лээ. Энийг нөгөө ийм энэ дээр зүг юм савчлан балгааны энэ шиг хийчих шүү дээ. Энэ надад гарчидаа хамгийн таалагддаг юм. Төмөр юмд гадаргуун дээр бүгдэн дээр сонцдог байхгүй. Nice. Тэгээд буудагч бид нар чинь хажуугаар нь бүгд хутгатай явна. Хүн болго ер нь Германы хутгатай. Тэгээ ялангуяа би нөгөө нэг Солонгос сая нөгөө дэлхийн аврах явж байгаа Солонгос юу хутгаа хураалах гэсэн гэсэн шүү дээ. Тэглүү мартсан гэж. За яриа. Мартсан бай. Тэгсэн чинь юм сонсоогүй болов. Сонсон хаа. Би тэр хутгыг бүрстэ гол харлаад зүгээр хүн болгоод ирсэн. Би цагаан сарын үеэр л нөө тэмцээнд оролцоод тэгээд нэг им алтан медаль авахд надад хутганы дэлгүүрээс 10 тэгээд дэлгүүрээдэг ийм артын яана би ингээ юм рекламад ийм артын 3 дахь тэднийхээс орж би амар гоё хутга бүр ингээд өмнө нь тэднийхээр орохдоо би бүр энэ ямар гоё хутга вэ гэдэг эмхтэн хүнд байхад энийг бодвол ингээ бараг тал шиг нарийнхан заяа. Тэгсэн мөртлөө ингээ бас амар эртээ амар мундаг материал амар гоё юугаар хийцэн. Нилээн чанартай хутга усахгүй хавхаар ингээ гоё. Тэг ингээ гар мар 8 гоё ирдэг. Тэг тэрийг би шагналынхаа юугаар авч ирсэн. Тэгчээд тэрийг ингээд энэ тэнд хийчихдэг байхгүй бас ингээд зөвхөндөө явж идэг. Тэгээ гадагшаа явахдаа энийг авч явандаа кошлоконд ийцэн. Тэгээ би нөгөө гоо сайхны кошлокоо том чемоданда хийн гэж бодоод. Тэгээ хийцэн байжсэн яг явах төхөд ирсэн чинь нөгөө төхөө гар тийш нь хийчих. Тэрийг мартчих. Тэгээд хутгааж мартчих. Тэгсэн чинь Монголоос зүг зүгээр гарцсан. Тийм үү. Тэгээ Монгол нөгөө нэг юугаар ороод ингээд зүг зүг. Тэгсэн чинь Солонгосоор дамжиж байгаа байхгүй. Тэгээ нэг Солонгос ингээд зүг зүгээр ингээд нэг зүг нэг энтгэнээр ороосоо шууд өөртөө аваад цаашаа яваад аль Германлын ухаад аль Германыхын хаана горшлог байгааг мэдээд онгоолгоод ингээд яснаа бүр горшлогны оролдоос утгыг гаргаад ирсэн. Би өөрөө ч тийм нэг мартсан. Гэл тэгсэн чинь уучлаарай sorry байхгүй. Тэгтээ хоёр ингээд залуус хооронд ингээд баярлаад ингээд яриадсан зөө бүр ёо гаяа. Би бүр буцтаа авч болох гэсэн чинь өөсөө үгүй та ингээд дамжиж буцтаашсан дамжиж ирсэн шээ. Тийм л болохгүй гэж. Тийм тэгээд дараагийн онгоцын цуглах болохгүй гэж. Тэгээ сая сүүлд нөгөө нэг Жаданба генералийн тэмцээнд ороод дуэлийн авраг болоод тэгэхэд бас наад тутгах юм бол тэгтээ наа чи сонголт байгаагүй зүгээр шууд цаадаас нь билээ. Хараад амар хүнд харагдсан юм бас гайгүй. Гай байгаад тэгээд нөгөө юу юм хар өнгөтэй. Хотод тэгээ энийг чи ингэж хэрэглэдэг байхгүй. Одоо чинь төмөр гадаргуугаад энийг ингэж тогтооч чинь. Төмөр гадаргуу байхгүй бол энийг одоо модон зоолоо гэхэд эндээс ингэ. Чиний юу болохоор хутга байгаагийн зорилго нь болохоор буудахад хэрэгтэй. Яг зорилго нь зүгээр л цонхонд хаад гоё юм уу? Үгүй зүгээр ингээд хэрэгтэй байт юм лээ. Ер нь ингээд чи бүр ингээд хутга зүгээр баялаг нүдэн гэлцээ яриад. Би бүр энэ хутгасан ч ойлголтгүй. Үгүй ер нь бол тийм биднэрт өдөр тутмын амьдралд нэг хэрэгтэй байдаггүй юм шиг байгаад идэв шүү дээ. Хүн авч явдаг. Тэгээ бид нар ингээд нөгөө нэг хээр гарч бууддаг хүмүүс байгаа даа шүү дээ. Тэнгуут янз бүрийн одоо бууны нэг юм гацхад ингээд хурд үзэртэй юм ч гэдэм юм уу. Ингээд нэг юм хэрэг болдог байхгүй юу? Ер нь бол амьдралд. Тэнгуут яг тэр үед хутгад байж хахад хүний хутгуугаад байх хэсүү. Тэгээд тэгж явж сурсараа сүултээ ингээд бүр яг видео авч яваа сурцсан. Тэгээ одоо энэ чи амар хэрэгтэй. Хаяа ингээд найзууд мэдээ юм явж энийг зүсэд байгаач гэж зүгнээсээ гаргаж ирэх юм. Хөөе чи бодох юм байна да энэ чи байнг биш. Одоо ингэж явж бол тоглолт үзвэл бас сураалах нэ. Саяны стадионы тоглолт үзвэл тээ. Би арай одоо яг ингээд сурах хэрэгтэй. Хаашаа авч явах бодлоо хаашаа. Өнөөдөр би хайж хэлээ гэж бодоход жоо. Би одоо яг тэгж боддгоо ингээд байнга зүгнээ байдаг байхгүй. Энэ бас сайн миний нөө ажил дээр уусаа гараараа ингэж яадаг л ийм бүгд зүг чаддаг. Тийм л өглөө цүнхэндээ бариад ирсэн юм байна. Тэгээд занийг энэ гаргаж ирэл үлсэх энийг үлдээч яа. Тэгэхгүй дуусгаад энэ бол ер нь дуусах гэж шүү. Зүгээрээ бид бас ер нь гэж байна. Бусдын дандаа хог л үлдэх гэж. Энэ хаваарч юм шүү энэ ч. За тэгээд нөгөө нэг юу алин дөрүүлж гарах вэ? Хүүхдтэй хүн тоглоом. Тий, манай нөгөө киндер амар төртэй. Тэгээд тэнд киндер итгэхэрэг ээж энийг аваачаад нөгөө гэрт нөө сервад таваад тийш киндерийн юмнар тавьдаг. Тэгээд тэрэн дээр тавьчаарай гэл өгдөө. Тэгээд нөгөө тэр мартцсан нүүдэн зөвхөн дотор явж хаяа ажлын ширээн дээр юм гараад ирсэн. Тэгээд хаасаагүй киндерийн тоглоом явуулдаг. За,
Өөр. Үзэг. Үзэг ер нь бол нэг бичиг шаардлага гарах учраас ер нь бол байнга байх ёстой л гэж бодоод Тийм. тий. Бичиг шаардлага ер нь гардаг. Гэхдээ л үзэг бэжэл нэг хэрэгтэй тийм аа. Тэг үзэг байна. Ажлын юунд ширээнэр бол байнга байдаг юм. Машинд бас байнга байдаг болох зөвхөн тийм. За тэгээ одоо энэ том юм дотор том цэцгэн дотор ингээд хамгийн сүүлийн юм их төмөр байна. Яа дээ натаа. Энэ юу яаж байгаа хаалганы цой солих гэж байгаа байхгүй юу? Би тэгэд авсан. Тэгсэн чинь цойчныхаа нэг юм мэдгүй юунд нь жаад нэг юм төмөр нь богиндолчих. За. Би тэг маргааш зүй ал арахтаа энийгээ солиулах гал өнгөрсөн 7 өнөөс өгöd яваад. Тэгээд зүйдэ хэрэг үнтэй. Тэгээд ер нь миний цүнхэнэ байнга явж идэг юмнуудын одоо нэ байх байгаа ажил дээр байгаа учраас метр бол ер нь бол байнга явж байна. Эсвэл байх автер гэж юм уу? Яг мэрэгжлийн онцлог Бас л юм уу хөлс хэсэгтэй л явж байна. тийм биш. Нэг иймэрхүү юм бас байна. Зяа. Байж биш. Нэр маргааш ингэ солиулах. Тэгээд энэ сая сүлд юу яагаад? Би нэг амар өмнөний хэлэхэд гардны тос гарны цэстэй явдیں۔ Тэгээд таалагдах гарны цэс амар ховор идэх байхгүй. Тэгээ ер нь нэг амар гарны цос ингээ голч хилдэг хүн. Гарнаас эвгүй өнөртэй тах юм бол тосолж чаддгүй. Тийм болохоор ингээ надад Локстаны яг миний авдаг дуртай тосны юм жижиг хөлбөрүүд идэх байхгүй. Тэрнийгаа л энэ тийм жижиг цүгэндээ хийсэн мэт. Тэгсэн чинь сая сүлд зүгээр нөгөө юу яагаад буйны ажил болоод тэгээд тэгсэн чинь тэр юун дээр нөгөө зэд дотор нь нэг хүмүүс чинь зэдний хэрэгэлдэггүй шүү дээ тий. Тэгээ нэг юм хэрэгтэй хэрэггүй юмнаар өгчдөг ч юм уу. Яг би бол зэднээс гарч лааг нь боллаа ч юм уу шүдэнцэн байн гасаачдээ. Тэгэл бус нь одоо гарны сав маам ч юм уу тийм үү нэг хэрэгэлдэггүй. Тэсэн чинь манай зарийн ламуурын гарны тос санитайзер хоёрыг хийчихсэн. Тэсэн чинь амар энэ хоёр бол би голдог хүн. Тэгэхэд энэ хоёр амар гоё. Тэр Монгол надад үнэхээр таалагдсан. Савлгаан хүрхийн тий. Тийм цэвэрхэн гоё. Энэ аим гоё цэцэлдэг. Би одоо энэ өөрөөсөө машины өрүүл мөрүүл тэгээд ийм хяманы ийм өнөртэй. Ийм өнөрөнд бол би дуртай. Тийм муухай болно ш. Нөө тосч бас гайгүй юм. Гайгүй. Тэгээд энэ гарныхаа тос сав маунтай өгсөхгүй. Тэгээд би бас гарны сав амар голдог. Тэгэхэд энэ би Монгол ийм гайгүй юм яана би маркетинг тий. Йоо. Маркетингийн хүмүүс байвал холбогдорой. Би уул маркетинг рекламд болмаар байвал рекламд чадчих шүү гээ. Суух рекламд ч үгүй гэж. Гэтэ таалагдсан юм аа хэрэгтэй. Хэрэглээд үзчихээр өөр таалагдахаар хүн дээрмэр санагдаад. Эднэр бол ч гоё тэгээд найздаа бас баярлаа. Амар хэрэгтэй өгсөн байсан шүү. Тийм байна ч өөр юм байна. Би гарын тос бас төрөж чаддгүй. Миний гар нөгөө амар хөлөрдөг шин. Ямар ч энгийн зүйл нэг юм таалагдахгүй зүйл нь хурцэл юм шууд хөлөрчдөг байхгүй. Тийм. Одоо ингээ хөлөрхөө бодсон шууд гар хөлөрч. Тийм. Амар тийм юм минийх энэ багасаа. Тэгээ тос төрчихлээр бүр ингээд зээ гой дулаан явдаг гэсэн үг. Үгүй хүүтэн. Одоо бол сайн нэг хөлөр тухай болсон чинь шууд юу яагаад ирлээ мэдгүй. Бүх амарсан ингээ тийм болохоор би ингээ гадуур явж ухаан амт ингээ дуулаа гар бахаас юу нэмж байгаа гар ерөнхийдөө нэг жоохон хөлрөөд идэг болохоор энэ тэгээ хар багаас нь 9 шидэм хэрэглээд зууралах бол тарилга марлага байдал гэсэн тэр ихтэй нас үгүй худлаа нийт. Гэтэ тийм хэцүү байд юм уу? Түүхтэй одоо яг үзэг бал бариад үзэг цаас бариад юм бичээс юм бол шууд ингээд хөлрөөд дэвтэр норно. Тэгээ 10 жил дахтаа би юм бичихтэй ингээд дэвтэрний дээрээ ингээд ноорог цаасан гэж давхар ингэж тавьж ингэж бичдэг гэсэн. 10 жилд оюутан ер нь бичихтэй. Өстө агуудад тийм юм байдаг гэсэн. Тийм. Миний гар бол хэр орон хөлж. Тэгээ нэг юм хөлөрдөг төрлийн хүмүүсд ганц би биш юм бэлээ. Юу байдаг юм биш. Та тийм уушуул баахан байна тийм. Би энийг чинь нэг сайхан сууж байгаа уушуулчихсан. Яг тэгдэг. Тэгэж бодоол 80 олон. Чи зүгэндээ зөвлөж өгд юм. Би машин гэрт дүндээ бас. Би ингээл гадуур явж байхад нэсэн юмуд энтер байж агаад тэг карма марам дэсэн гинт санахаараа гэртээ авч талын тавьчаад тэгээ явж байхад гэртээ байж л бүх уушуулна да. Би кермаас гараад шууд машинд үлдээс. Шууд машин. Тэгээ минийх нь машин л бөгнөрөд идэв юм хөвчлээ. Тэгээ яг хүнс авсны хуутанд байвал тэг гэрт үлдээч. Тийм. Ийм хүн байна. Одоо чамд юу гэж одоо хог болж эхэлж гинэ. Одоо сүлхүү. Одоо жоохон нөөгөөд шүү дээ. Үлцэн юм. Үлцэн юм одоо ч юм байх. Энэ юмнууд дундаас энэ юм үтчиж трахисан гинэ жоолон юм. Энэ юу яа. Би ч нөгөө нэг Insta 360-гийн камертай шүү дээ. Тэгэд нөгөө камер нөөрэө багтаамжтай л та. Гэхдээ нөгөө нэмэлт SD карт ордог тийм нөгөө нэмэлтээр би зорж авч ирсэн. Тэгээд энэ карта ишээ ичдэг. Тэгээд хамгийн гоё юм нь энэ дээр ингээд жижигхэн камер ингээд зоочин заяа. За. Тэгэнгუთ энэ ч өөрөө тог аваад эхлэв ш. Тэгээ ингээд
iPhone руу оруулж болно. Хөөх юм биш. Ингээд компьютер боо шууд ийн. Тэгээ ингээд автоматар камер дотор байгаа юм аа шууд бас юу руу оруулж. Тэгэхээр ингээд заавал гэртээ очиж компьютер дээр юмнуудаа хоолно гэсэн юм байхгүй. Камер дүүрээд байвал энийг хажуунаас нь залгаал тэгвэл автоматар ийшээ хоолгоцсон. Тэгэхээр энэ амар гоё. Надад бол таалагддаг. Нэг хөөх юм байна. Энэ влогер юм да чаавс тий. Тэгээ нэрээ цүнхэн дотор гэсэн машин дэлгүүр гүрхний карман тавьж байгаа байна. Нэрээ сая чиний дэлгүүрийн араа санал ш. Тэг дуусч гинөө. Дууссан уу? За сүүлийн ганц амар сони юм байна. За юусэн дуус. Би энэ цүнхийг ажлыг амар удаж байгаа сайхан мэрсэгсэн ш. Гэсэн чи энэ маш олон жил болж энэ нөгөө драгер штэ. Тэрний ховш. Энэ тэд үлээ шаардлагаар бол минийх байна. Нөгөө нэг сохтолтын хэмжээ хэмждэг шүү. Тий, тэрний юм хошуу гэх юм. Нөө манай төслөн дээр идэг штэ. Тэгээ энэ нөө минийх хохгүй би тэгэл марцчих чинь зөвхөн дотор өө за би үлээхэр бол би өөрөөр үлээн гэл энэ зөвгөндөө гэл тэр чигтэй марцчих. Тэгээ ийм юм бэ. Цусны дээр ноёч болгоод тэндээс хөдлөختөө буцаж явахдаа маргааш өглөөд бүгдөө зүгээр за ямар ч чеклий гэж бодож. Одоо байна ямар. Бид нар тийм амар гоё хариуцлагатай ард ирээд байгаа шүү. Юу юм юм шүү. За тэгэл угаасаа одоо ингээд энэ дотор бол ийм хэрэгтэйрэггүй юм л үлдэж байна да. Яна энэ хэрэгтэйрэггүй юм бас харуулах хэрэгтэй байх. Бөөнд нэг харуулж чинийх дууссан юм чинь. За одоо яг энэ юу байна? За энэ note selfie бас харах. Note selfie гэдэг. Энэ зүгээр том болохоор энэ дотор бас байгаалаа. Тэгээд линзний усны сав байна. Би ч бас линз зүүдэг хүн. Тэгээ энэ манай хүүгийн сургууль дээр нь голомтынх ирсэн гинэ. За. Тэгээ нөгөө алтан хөтөлбөр хүүхдийн хадгаламж нээх юм бол урамшууллыг 100,000 төгрөг өгөх гэсэн. Бүгд. Гэт тийм. Амар сэн мод. Тийм. Гэтээ зүгээр хадгаламж, урт хугацааны хадгаламж болоход. Тэгээд тэрийг манай хүүхд ингээ бариад ирсэн зэ. Тэгээ ээжээ энийг ингээд хадгаламж нээх юм бол 100,000 төгрөг өгнө гэсэн шүү гэж би амар их мөнгө өгнө гэсэн шүү гэж. Тэгээд тэрээ надаа маа та аав гэж зүгэнд хийсэн тэр чигээр явж ийн энэ ихтэй хугацаанд дуусчихжээ. Аль тийм өнгөрөх юм. Гэтэ манай хүүгээс хүүхд нөгөө голомт би чинь голомт хэрэгтэй. Тэгээ нөгөө данстай болохоор энэ хэрэглээгүй. Юун дээр лээ. Тэр чанцтай голомтыг бас амар рекламцсан да. Санхугаа яа санхуу хийнэх амаргүй гэдэг лээ тий. Тэр нөгөө сүлд өвдсөн хүүхдөөс өвдсөн юмнийх нь бичгэн тэр жигтэй энэ дотор явчихлаа. Одоо ингээл яг дуслаа зөвхөн дотор байгаа юм. Тэг өөр энэ дээр энэ ч байсан юм мик байсан юм байна. Тийм байна тий. Тэгэл юу амих камер байсан юм байна. Тийм байна. Тэгэл хоёулынх нь тарж ин да. Гэхдээ одоо ингэ зах юм энэ бол ийм хэм шингээсэн байгаа. Хадам анч нөгөө нэг хоёр мантун буз багтахгүй зүгэн додож юу вэ? Үгүй ээ хамгийн том нь шүү дээ. Тийм шүү дээ. Тэгээ бусууд нэг жижигхэн хамгийн жижигхэн тэр нөө юу шүү дээ. Нөө лакунагийн нөө ягаан ихмэлэн. Тийм. Тэгээ зундаа барьдаг. Тэр л хамгийн жижигхэн. Яа барыг доторх нь яг энэ гошлог шиг л. Тийм. Нэг жиг уруулын бод утас оруулаа орнохгүй. Миний ч нөгөө сүүл тавьдаг нөгөө даав юу ч юу лээ. Тэр чи юу гэдүүлээ? Long chap. Тий. Тэдний хамгийн жижиг юм аа. Тэрийг хүмүүс харахаар бас юу орд юм. Харин тэр ихтэй амар их багтдаг. Нэрээ юм багтаад байт юм. Жижигэн зүгт ороод байт өөрөө. Бидний баг ингээд тал нь за яг ингээд төрөвчнөөс гаднаад бол босноод бол яг тэр зүгт ордог л юм байна. Тий. Тэр нэг том том хөөрч чаддгүй юм яагаад ч. Одоо нэг ийм том том зүгнээд чинь ингэж үрдэг. Тийм зүг хүмүүс. Ер нь жилдээ одоо сүүлийн үед цүнх хаанаас авч ийн? Цүнх авж ийн үү? Би ер нь бол цүнхэнд нэг хоббитэй хүн бол биш. Хамгийн сүүлд авсан цүнх. За би өөрөө сүүлөөсөө цүнх аав дандаа бэлгэнд авсан. Өнгөрсөн жил очгоо бэлгэнд өглөө ялаа. Тийм байна. Би бол цүнхэнд амар хоббитай. Би үнэхээр энэ дуртай. Гэхдээ би ингээд дуртайдаа юм охтуудын одоо жишээ амар fancy luxury brand-ийн цүнхэнд дургу. Яг ингээд би цүнхийг хэрэглэе гэж боддог болохоор ингээд амар хурдан залхачих гээд байдаг байхгүй бас. Тэгэнгүүт нэг үнэтэй авчвал тэрийг бас ингээд харьлаа баг өдөр болгон зүгх гэж юм эсвэл олон жил зүгх гэхээр нөө ядаргаа болчдөг. Тэгээ би хувц солгон дээр өөр цүнх ч юм уу тэгэж гарах болгондоо айлын зүгх гэж бодох дуртай болохоор аль болох хямдхан мөртлөө тийм гайгүй брэндүүд эдэн шүү дээ. Материал нэг тийм амар муу биш мөртлөө бүгд. Одоо энэ брэнд бол сүүлд амар таалагдаж чинь GWP лөө тий. GWP гэдэг миний одоо юу гэж байна шүү дээ. Эдний цүнхнэр надад гоё. Тэгээ би Charles & Kate тэдний дуртай. Ер нь ихтэй нэг юм эднэр чинь ер нь ихтэй ээжгүй ш. Загвар нь айгүй хөөрхөн залуулаг гэх юм уу тий. Тэгсэр нь үн гайгүй. Тэгэхээр нэг юм үнэтэй амар юуны copy мопи бити аваач гэх. Нэрнгэсээ copy авч ийсэн доор болвол нэрээ
бардам ингээд өөрөө явах хэмжээний тийм байсан зүг. Тийм. Надад бас тэгж бодогдсон шүү. Сүүлд энэний дараа нөгөө яг эдний гаргасан нэг амар хавтгай. Би нэг бүр ийм байлаа. Тийм тэрийг авсан. Тэрээс амар. Ямар Би уус жоохон стресс гэр авчих. Улаа өрөө. Тэгээд ааш. Тэгэл жааха яа мөнгөрчлээ. Тийм мөнгөрчлээ гэж гошгоноор тэг. Тэгээ яг эдний загварууд бол надад амар болоод. Надад чинь юу чамд борно илүү тэрний хэлбэр их хөөрхөн санагдсан суганд орчтой. Нэг юм жоохон зөөвөн дөө. Тэр их хөөрхөн. Чи бийтэй зөвхөн дуртай бийгүй зөвхөн дуртай. Бийтэй зүгээр юм байна. Би яг бийгүй байхаар нэг цүг өөр ингээ босоод зогсдог. Тэр зөвхөн амар дуртай. Ингээл бич. Тэ. Хатуу бийтэй байхаар гойсон. Тэгээ бас юм гинж мэж танан манагтай нэг дуртай бол биш бас. Энэ нь болохоор нөгөө ингээд сунгаад кроссбэк болчтой болохоор л өвөл амар аа бүртгэний гадар ингээхлээр унаад байдаг шүү. Тэгээ ингээд өвчлөр амар. А чи тэгэж ингэж үрдэг сүн хөөрдөг үү те? Өвөл хүүтний гадар эсвэл өвөл би нөгөө өөрөвч өөрчдөг шүү. Өвөл нөгөө хүүттэй ингээд өөрхлөө данхны ойчод ингээд барихлаар гар дараад идэх учраас ингээд алхаж явах мах байдаг. Ингээд өөрдөг эсвэл өөрөвч их амар аа. Би нэг ноу хав ярьчих аа. Би бол тэгэж ингэж кроссбоди гэдэг л тэр чинь тийм зөвхөн амар дургу. Үгүй нэг мэдгүй нэг юм надад яг цүнх тийм хүүхчиг юм шиг цүнх гэдэг юм ингээ гартаа бариад тэрний төлөө ингээ нэг юм үйлдэл хийгээд ингээд явж ийл юм битэлэг санагддаг байхгүй. А тэггүй ингээ биенээс онжуулчаад тэр нь хаа нэгтээ ингээ савсгана явж хахад нэг жоох хүүхчиг санагдаад тийм. Тэгтээ амар сониндээ би ингээ тэрний зориулж ингэж гараа ажиллах ёстой юм санагдаад байхгүй. Тэгээ би ихэвчлэн ийм цүнхэн амар дуртай. Үгүй бол бүр яг ингээ гартаа ингээ заавал барьдаг цүнх барьдаг байхгүй. Тэгэнгуутаа ийм цүнх таалагдаад нь шүү дээ загвар. Одоо яг сүүл миний энэний авдаг загвар чи уулын юм баггүй. Тэгсэн чи би шууд цүнхийн нөгөө нэг үнээс нь үзье гэж гаргаж ирснээ авснаа үзчихсэн ингээд осрыг оруулаад осрыг одоо ингэж жагаад ингэж зөрүүлээд тэгэнгуутаа энэ нэг юм үлдээд байгаа шүү дээ тий. Тэрийг энэ татвар нь хийгээд тэгээ буцаа ингэж хожилцдаг байхгүй. Тэгэнгუთ энэ чинь ийм жижигхан болчихсон шүү дээ. Тэгээ ингээ үрээ. Тэгээ шууд дэлгүүр дотор нь тэр зүхийг аваад би угаасаа ингэж үрэн гэж бодож байсан. Ингээл хийгээд ингэсэн чинь нөгөө худалдагч над руу гэж энийг бас ингэж үрж болох юм байна. Тэгээ би хизээч тийм зүхийг ингэж үрдгүү. Дандаа яг ийм богино болгоод ингэж үрж явдаг байхгүй. Би дандаа ер нь зүхийг ингэж л үрдэг зүг. Би ихтэй нөгөө ихэнхдээ нөгөө 100 айл руу явдаг. Ажилтай болохоор ингэж яваад юм бариад ингэ явах хэцүү болохоор яг амраа бодвол ингэ тэгдэг. Бусад ингийн өөр үедээ бол яг сайхан ингээл иймэр юм бариад явчихдаг. Хойлооч бас юмгүй гэсэн асуух юм байсан. Миний хол юм байгаа гэж утсан. Гэтэ чинийхтэй нэг нэгээр гаргаадсан чи хоёулынх нь дүүцчихлээ шүү дээ. Тэгэхээр чиний цүнх бол бас их олон юм шиг ингэж байна. Амар олон тасалгаатай ер нь. Тэгээ одоо цүнхэнд одоо энэ дотор уусаа багтахгүй байгаа юм аа уусаа давууданда чирээд ирсэн чинь ч байгаа. Тэгээ тэрэн дотор ч нэлсэн шүү дээ юм л байгаа. Тэгээ ийм бид нар чинь амар хэмгээд хэрэглээ ихтэй юм аа тий. Зүгээр сууж ирсэн. За нэг уруулаа өнгөчгээд гаргаж ирсэн тэгэл хүмүүс шүү дээ. Би одоо яг анзаарлаа нэг ажлын юутай болсон чинь байртай болсон чинь гэрээсээ хамаг юм шиг нүүлгэж ирээд үжинд загнуулаа. Тийм. Энд чи нэр ажил. Одоо би өөрөө энэ чинь өдөржингөө байхад байгаа учраас за надад тийм хэрэгтэй гэлгээл замдаа дэлгүүрээр тааруул авчин зарим маань шууд гэрээсээ ингээл аваа явчихсан. Ээж наад чи гэрэх штэ. Одоо яг тэгдэм аа тэгээд ичээж нэг юм тэнцээж нэг юм гээл болох. Шууд 2-2 болгох. Угаасаа тэр нь амар. Нүүр нь нөө цацдаг спей штэ тий. Тэр бол минийх ингээ гэрт нэг ажил дээр нэг эхлээл нэг ажлыг гэрээхаагаа чирж яваад сүултээ завгүй байна. Угаасаа хэрэглээ найл талтай байх хэрэгтэй юм байна. Тэгэл бүх юм 2 болоод эхэлдэг юм аа. Харин яг тэгдэм байх. Би бүр өнөө өглөөгөр яг үжин гэлгэр л анзаарлаа шүү дээ. Биш нэрээ тийм биш дээ. Одоо тийм машин дотор бас юм байна. Энэ гэхдээ ингээд одоо байнга байдаг мөртлөө байхгүй байгаад нь чи гайхаж байгаа юм бэ нүг? Чиний одоо яг л эднэр л байдаг уу? Минийх энэ дотроос нөгөө юу байхгүй байна. Дууссан болохоор аав байна. Нөгөө халин сам байдаг шүү дээ. Тийм чи нэрээ тэрийг хэрэгэлдэг тийм. Тэр айгу амар. Мен нөгөө гар амар хүлэрдэг учраас хүлэрчлөөр ингээд амар хэртэй таам шиг мэдрэмж төрөд болохоор ер нь их савндаж байгаа. Тэгээд тэр байхгүй нүүр одоохондоо санаанд орчих юм. Яарсан савн дууссан байсан юм байна л гэж бодож байна.
Одоо бол уруулны юм яагаад ийм баг байгаа вэ гэж одоо би бодсоор яагаад энэ зүг рүү ер нь юм ороогүй юм бол ажил дээр ч үлдсэн байна. ажил дээр байгаа. Ажил дээр угаасаа байгаа. Ажил дээр гарын тус уурлаа гэгээд ер нь миний ажлын ширэл барьдаг юм бол зүгээр нь хүн юу идэм бэ? Ажиллаа идэм үү гэмээр. Тэгээс нүрний спрей гарын юу тоосон босноос ахуулаад бүх юм яг ингэ байж идэгэр би. Бусдаар бол ер нь бол яг гол энэ үнэхээр. За яг яарал гэрээсээ гарлаа гэж тэгдэг шүү дээ. Хаяа цүнхгүй гардаг шүү дээ. Тэр үед чи юу авч ирдэг? Цүнхгүй гарах үед үү? Термомерманда хийгээд одоо ойр зур авчираад гардаг юм ба шүү дээ. Яарсан утас гэрийн төлхөөр бүх юм команд явж байгаа юм шиг гэрийн төлхөөр зэ машин төлхөөр тэгэл болчих юм шүү дээ ер нь бол. Би яг шууд утасны дээр бас бүх юм байгаа учраас тэгээд өөр илүү янз юм аваад шаардлага байхгүй тийм болсон тийм карт март нэг тэрэгээд ах юм байхгүй. Тэгээд энэ дотноос хуулийн шил байгаа юм байна. Харааны шил байгаа юм байна. Цүнхэн дотрээс юм шүү дээ. Тийм байна. Тийм. Тэгээс яг яарал за гэрээс гарлаа юм уу ирлээ юм уу эсвэл нэг ойр зур дэлгүүр мэлгүүр гүөх хэрэгтэй бол эндээс авч гардаг юм нэ. Тэр надад сүүлөө гэж жоох миний том санагдтал. Тийм байна. Мэг чинь оосргүй гэрийн төлхөөрний ганц төлхөөр л явж байгаа. Одоо тэгээ хаад нэмэгдээд ажлын төлхөөргээ бас нэг юм хийхээс шинжэнэлж хийгээл. За тийм байна да. Бид хоёрын цүнхээр замбраагүй цүнхээр аялсан баярлалаа. Гэхдээ энэ бол эмхтөөний яг real life л гэж бодож байна. Хоёулаа бэлтцсэн байсан бол яг эндээс ингээд би юуг нь хасах байсан бэ гэж боддог юм. Тэгээд баг ихэнх юм хасагч шүү нэрээ. Би баг энэ ийм тариа мариг бол нэг энэ одоо коллаген мологен хэрэглэдэггүй гэж хэлээд байгаа шүү дээ. Бид нэрийг бол ингээд хасна. Тэгээд ингээд одоо өөр юугаа хасах байсан болоо. Тэгээд одоо ингээд багассан л байх байсан. Юм багасах байсан. Багасангуудаа нэг худлаа өнөө бас юм илтвэнзээ бас тийм хийхээс болж хэрэглэдэггүй юм аа гэж үзтээ. Энэ бол ингээд байгаа ч нөө тэр яг энэ ингээд яг real life юм байна. Тэгэхээр одоо бид хоёр бол хамаг үнэн мөннээрээ танарт байлаа гэж байгаа. Өдөр тутмаас ахуулаад бүгдийг гаргаж үзүүлээ. Чиний зөвхөн доторхоос надад энэ юу таалагдана. Амар юм байгаад над чин гэж юм авах юм байна. Тэгээд өөр юу байна? Өөр гоё юм юу? Өөр гоё юм байхгүй л байна шүү дээ. Тийм би одоо бас нэг ингэж мэнгдэг болохоор. Өглөө ер нь чи тослог үздэг бол. Тослог гэхдээ би тэгээд чаах дургүй. Эсвэл пудр нэмэх дургүй. Ер нь ингээ будчаад яг өглөө будах, орой будмадахны пудр нэмэгдээд тавьчихж учраас яг энэ дээр захиад юм нэмэх амар дургүй. Нэг тос авдаг юу салфид гэдэг шүү дээ. Тэр юмд бас дургүй нэг сонь. Би бол яг нөгөө нэг өглөө 8-д ажил дээр нүүрээ буцсан хүн байгаад байгаа шүү дээ. Тэнгууд орой хүртэл би ажил дээр. Тэгээ оройгоос хойшоо би ингээ өргөжлүүлээд найз нөхдөд одоо иймэрхүү байдлаар уулзаа суух юм. Миний будаг аль эзэнэ бүр ингээ тос болчдөг. Би амар тостой нүртэй юм чинь. Тийм болохоор аль болох ингээ нөгөө ийм юм хэрэгэлдэг эсвэл тос авдаг юм хэрэгэлдэг. Тэгээ халуунд бол бүр амар. Одоо өвлийн үлрэл болохоор миний тэр тос авдаг юм байхгүй. Тиймээс яг тэр нөгөө цаас бол байнга бас явж байгаа. Олон хойлоод нь юу байхгүй юм шүү. Чамд байгаа. Ерөөсө тойл гэдэг юм байна тий. Энэ вэ? Наа ч талтай юм байна тий. Би тойлгүй юм биш. Тийм байна тий. Тийм биш. Надаа нэг юм жижигэн тэн яваад байдгийн. Тэгээ тэр цүнхэн дотор хараа энэ тэндээ бас хаалаад цүнхэн дотор заваарч юм болоо гэж таа. Нэрээ цүнхэн тойлгүй юм байна би. Ямар нэр тий. Би бол яг толгүй байх хэцүү гэдэг болохоор энэ надад яг болоод идэх байхгүй. Чамд тойл байхгүй мэнс наа ч толтой юм биш. Хайдаад тах гэсэн. Би ч нөгөө байн уруулаа яах хэрэгтэй. Тэгтээ машин шүү дээ. Машин дотор чинь тэгэл тий. Би тэгтээ сүүлний нэг сонин рил үзсэн шүү дээ. Яг надад ингээл хов боцлолоод юу эмгтэй хүн рефлекс хийдэг гинэ. Эмгтэй хүмүүс бид нэг уруулаа өнгөлөхгүй ч юм уруулаа бодохдоо надад тойл хайгаад идэв шүү дээ тий. Тэнгууд гараа ингэ зүгээр ингээ хоосон гараа заяа. Ингэж барьж агаад тэгээ ингээ уруулаа будаад үзгэнэ. Чи үзэрээ заяа. Бүр ингээ амар тод өнгө будгаад ажиллах юм. Зүгээр ингээ тойл гэж бодоод чи яг ингээ бодоход эмгтэй хүн хийжээж илүү аргадаг хүртэл. Гарахгүй. Рефлекс гэдэг юм. Тод өнгөөр бодож үзвэл бас тий харин тэр нэг рил орс хүүхнүүд дундад амар яваад байхгүй. Тэнгуут ингээ бүгдөө яг юу яаж илээ. Бүр тод өнгөөр албаар үзэнгүүт ямар ч илүү гаргалтай байхгүй гэдэг. Яг нөгөө уруулаа давуулж хүрээлдэг хүн охтууд эдэж чинь тэн дээр жоох хэцүү. Би ингээ хэмжээгээр нэгдэг хүнд бол эмгтэй хүн толгүйгээр уруулаа ингээ харахгүй будахад зүг зүгээр буддаг. Будаж чадна. Тэгээ тэрийг мэддэггүй. Тэгээ тэрийн зориг оруулахын тулд эндээ зүгээр энэ гарыгаа толь гэж бод гээд тэгээ шууд яг ингээ гар руу гарч ингээ хоосон хүн харахад галзуусуулаад юм шиг. Ингээ бодоход яг боддог гэдэг. Бас туршиж үзмээр л юм байна тий. Миний Instagram дээр амар их тийм үрэл гарч байна. Тийм. Би өстө анх удаа сонсч хараач надад тийм гарч ирэх юм шиг байна. Тийм. Чи одоо хоёулынхан цаг амар явж үлж идэг. Гэтэ сонноос за
ойрд юу хийв гэдэг шиг би нөгөө нэг лабиринтаа яваад байгаа шүү дээ. Оо тийш үү. Хэрэг. Аа Өөрчлөлт хэрэг. надаа үнэнгээ хэлэх юм бол эхний 2 оролт би огт хүлрөө. За. Тэгээ би ингээд хүндрүүлээчгүй, өвдөөчгүй. Тэгээ би ямар хайр мөнгө гэж бодсохгүй. Тэгээд not worth it гэж бодсон чинь багшин солигдоод. Яг багшин солигдоод ч тийм би зүгээр оройн цагаар нэг 2 эхний 2 оролттой явчихсан. Тэгээ болоод яг өдрийн цагаар явсан чинь яг миний хуучин нөгөө пилат зурдаг байсан багш маань таараад. Тэгээ тэрнтэй ингээд явсан чинь яг нөгөө багшаасаа амар хамаардаг юм гэж бодсоо. Яг ямар тасгал тэр төхөөрөмжн дээр хэлгээд ямар булчин ажиллуулад байна гэдээс амар хамаарад одоо л амар хүнд байгаа. Тэгээ амар гоё орж байгаа. Тэгээ бүр амар туртайгаа. Тэгээ өргөжлүүлээд одоо сонгоно гэж бодож байгаа. Би ч уусаа полигээ боцсон яжсэн болоод. Тэгээ лагрени тим сонь сайхан байна. Өөрт мэдрэж байгаа өөрчлөлт байна. Би бүр амин үнэхээр хурдан чангарч илээ. Пилатсаа суртаа. Пилатс би 3 жил яваад надад нэг ингээ баг багаар амир нөлөөсөн бол лагри бол амир хүчтэй нөлөөлж илээ. Үнэхээр яг их нэг оролтон дээр бол тэгтээ гол нэг багшаа ангиа зүг сонгох юм байна гэж бодсоо. Тийм. Тэрчүүд нөө явж мувдаг гэдсэн шүү дээ. Тэднэр бол хажууд яг ингэ өндөр сагсч харууд чи ингэ өгч байгаагаа харуулахгүй байх гэж хичээгээд байгаа байхгүй. Гэтэ би ингэ царайгийн дараа таарч өгчл байна л та гэж харагдаж байна. Тэгээд тийм сонь сайхан байна да. Би ч ерөөсөө бүр яг уулын явъя гэж бодоод болсон ш. Явахээсаа гэж бодоод харуулсан мөрийн стресс юу ч амжихгүй байх гэж шиглээ. Тэгээд бүр хаяс оны дараа мараагаас дулаархаар ер нь би тэгээд бодсон хэрвээ өөр тийшээ зорж очдог юм руу би бүртгүүлжүүл явахгүй юм байна да. Юу нь явахгүй монголчин төвчрэл ямар хэцүү те. Тэгээ нэг юм руу зориод нэг цагтаа баригдаад тодлоо шүү дээ. Тэрний оронд яг ажлын ойрхон байгаа цааны цагаар яваад байгаа маань их зүг юм байна гэж бодлоо. Тэгээд сая сонь сайхан гэж өөр юм ярих гэдсэн рил гэдгийгсэн шүү дээ сая. Тэгсэн чинь фэйсбүүкээр инстаграмаар нэг рил яваадсахгүй. За. Сингл эмэгтэй хүн. За. Хүн ингээд яах ёстой гинэ. Яах ёстой ч яг хэрвээ чиний найз чинь одоо happily married байгаа найз чинь одоо аз жаргалтай гэр бүлтэй хантай ажилтай байгаа сайн найз эмэгтэй чинь чамд аяга өгөөд чи тэр аягнаас ингээ бүтэн жил өдөр болгон юм уух юм бол жилийн дотор нөхөртэй болдог гэдэг. Яг одоо өнөөдөр надад аяга өнөөдөр надад аяга өгөх юм бол би дараа жилийн яг өнөөдөр хэд би нөхөртэй болсон байна. Тэгээ нөхөртөд манай би болохоор яг нөрөөлүүдийн үзэхэд зүгээр нөхөртэй болно гэж үзсэн байхгүй юм. Манай найз би тэгээ тэрнийхэн доор найзгаа юм шийдтээ. Тэгээд манай найз Орс сургуульд хамт сурж байсан мөртлөө цааш баг Орс хэлээ мартаж байгаа байхгүй. Тэгээд Орс хэлний доор меншинчээ за би ойлгуул тэр үзгээ хайцаас маргааш нь уулзсан чи ингээ шууд аяг бэлдээд аваад ирсэн бүр амар гурга. Тэг би чи ойлгоцсон юм уу гэсэн чи би юуш нэмж хэлээгүй гэсэн чи ойлгосоо угаасаа тэр ойлгоод ядадах юу эсэйг. Гэтэ өөрийнхөө ингээ судалж мэдснээр болоод за чи яг энэ аягыг авахдаа өөрөө шийдэрээ эсмаа гэдэхгүй. Яаж чи яг би яг одоо өнөөдөр ингээд өгчгöd чи дараа жилийн үдээд жирэмсэн болцсон байх юм билээ шүүгээр. Тийм үү гэдгсэн чи харин тийм юм байлээ. Ямар ч гэсэн pregnant болцсон байна гэдэг мэдээлэл авсан гэд. Тэгэд энийгээ тэрийг ингээ яг өгөхдөө бас амар хөрх ингээд за ингээд энэ аягаараа уугаад аж жаргалтай ингээд хань жил долларыг бас өрөөгөөд өгд юм байлээ. Тэгэд амар таалагдсан. Надад зүгээр би ч угаасаа нэг тийм ёс заншилд итгэдэггүй мөртлөө хийхэд гоё юм дуртай шүү дээ. Зан үйл нэг юм хүний амьдралд ийм гоё момент өгөө дурсамж өгж байгаа юм амар дуртай байхгүй. Тэгсэн чи арай манай болор надад тэгж өгөө тэр нь надад үнэхээр бүр ингээд миний найз ямар хөөрхөн сэтгэлтэй юм бэ гэж бодоод хэр оргийн найз руу явуулаа за гэж скролт өнгөрөө шүү дээ. Тэгэхэд намаа гэж зорио тэгээ бүр ингээд тэрийгээ судлаа тэгээ өрөөгөөд за ингээд миний найз гэд ингээ өгж байгаа надад бүр амар нандин сайхан дурсан байсан. Maybe би дараа жилийн үдээд ингээд хань ажилтай жирэмсэн болцсон сууж явах юм бол би үнэхээр болортой баярлаа. Ингэхдээ юу юм Орс гэхлээр Орсын уламжлал. Үгүй мэдгүй зүгээр Орс юу. Гэхдээ би Google-ээр англиар хайж үзсэн мэн гарч ирж илээ. Тэгвэл одоо би чамд өгвөл цаг нь хурдсан ба хурдан болохоо хоёр нөхөртэй би чамдаас аваад өгчгөө. Хоёр ихэр хүүхдтэй болж болох юм. Тэгэхээр хоёр ихэр хүүхдтэй болж дуртай шүү дээ. Тэгээд гоё юм бэлээ. Тийм ээ. Бэлэгдлэн гарч ирсэн. Бэлэгдлэн хөөх юм. Амар хөөрхөн. Би тэгээд нөгөө угаасаа ажил дээр өдөр болгоныг аяганаасаа цай ууд юм чинь. Тэр аягаас солиод тавьцсан. Тэгээд би яг үнэхээр өдөр болгон тэр аяганаасаа цай ууж байгаа. Ууг болгонд ингээ аягалагууд яаж байгаа тэр нэг одоо шинэ жилийн үед хөөсөн нэг их улаан Christmas vibe-тэй тэгээд ингээ харахаар нэг хайр үрээд гоё санагдаад. Хүрх юм. Харин би нэг өөрөө юу ч хийхгүй зүгээр л аяг барьж цай ууснаа нөхөртэй олноо гэж хүлээгээд байх. Үгүй би зүгээр хичээнэ. Аягуужаад хөр гараад ирнэ гэдэг. За энэ аяг таах болно да гэж бодсон юм шиг нэ.
Наа гэхдээ бэлэгдэл нь хүн тийм аяг өгөхдөө бэлэгдэл нь ингэж өөрийнх нь өгж өнцөг нөгөө авч байгааных нь өнцөг нь гоё болохоор гоё юм байна. Дээшээ харсан савж Монгол Тийм байна. бэлгшээд. Тийм болохоор та нар бас ингээд сингл хөрхөн найзуудаа нэг удаа өгчүүд яхав дээ тий. Ганц аяг зургийн ер нь хэлний найзуудтай өгье дөө. Харин гоё бодороо заяа. Тэгээрээ гэж хэлэх гээд. Чамар чинь бас хөөрхөн сонирн байсан биш үү? Тийм ер нь байгаад байгаа. Тийм байна. Эдгээр хоногийн өдөр амьдралч бас их юм өрнөх юм аа. Надаар сонингол ер нь юу ах? Ер нь том сони юм шүү. Би тооч орчноос солилцсон байгаа. Тийм шүү дээ. Тийм өнгөрсөн дугаар дээр чинь тэрээр тайлбарлах цаг завгүй шууд. Та. Яцээ кайро хууа гэдэг мөрцөн. Нөө зунжингаа дуушиж ярьсан нөгөө ажлынхаа юугаа нээсэн. Нээсэн ч гэжтэй дэжгүү төхнөө дууссан. Тэгээ тэндээс ингээ бичиж байгаа шүү гэж. Тийм. Манай эмигийн маань өөрийн гараар бүтээсэн офис байгаа. Бараг студид болсон байгаа шүү. Эдгээр амар таалагдж байгаа. Яг ийм нэг л том ажил байна, сонирн байна. бүх юм ингээ нэг хэсэгч жижигхэн өнцгөөс харуулаад байгаа болохоос ингээ дээшээ мишийн тавиур дээр байгаа юмнуудыг харж мараад ингээ юм бол энэ минь юуг харах юм бол ингээ амар царайлаг амар хөөрхөн гэж. ян тийм Тэгээ харин ингээ басан чи би ер нь хөнгөн дуртай болоод байгаа юм байна. тэр шар юм уу тий амар гоё царайлаг. Надад бол чи та хоёр бол би бахархсан. Яагаад тэгэхээр энэ офсыг дөнгөж хэлж байхад над руу видео хийгээ болсон. Би тэр ийм имийг засгаад байна. Тэгж би бүр хараад ямар их юм хийх юм бэ гэдэг төсөөлөө бодоход ирсэн чи ороод ирэхэд вау бүгдийг өөрсдөө хийсэн. Бүгдийг өөрийнхөө гараар гэж бодоход гоё. Харин тийм чаддаг юм яг хүн зөрийг өвл чаддаг. Юу ч хийж чадахгүй шүү дээ. Тэгээс үжсэн 9 шидэл юм байлээ шүү дээ. Ийм л том сонирн байна да гэж тэг өөрт сонин надаар бол гайгүй. Одоо нэг шинэ жил эхэлсэн ажлын ачаал ихсээд жоохон стресст гэдэг юм жижиг юм стресст гэдэг би сүүл бичээс харсан. Харин тийм харсан. Би тэрийг хараа юу гэж бодсон гэж. За нэг найзуудаараа шинэ жил хийх хэрэгтэй юм байна да. Орой гэртээ гоё динер ч хийдэг юм гэж бодсон. Би тэр нэг яг одоо ингээ хилчихдээ зүг үү буруу зүгээр нэг ширээ засаж байгаа лама тавьж байгаа төрхөн бүгд нэг өнгийн бэлэг бэлдэж рил октод амир хийгээд байсан. Тэгэж нэг жоохон ганц орой суувал бүгдөө л стресстэй ажилдаа ажиллаж байгаа гэж бодсон. Харин ер нь тийм баг шүү те. Бодвол бас тийм. Ер нь хугацаа холдоолаа гэсэн. Сүүл нь хизээний сайхан суулаа гэдэг. Би ч угаасаа нэг тиймэрхүү гоё момент байвал дурсамжтай юм үлдэх төртөө болохоор нэг гоё юм хийчихэд явах те гэж одоо бодсон байгаа шүү. Тийм болохоор стрессийн тайлан зайвар минь. Зүгээр ажил шиг хийж. Ямар ч ажилласаа хийжлээ гинт стресс айлтгал. Тэ. Цаг талиж өгсөн ойлоо. Тализаа өнөөдөр бол амар гоё эмхтэлэг хоб базалтайсан гэж бодож байна. Тэгээд дараагийн дугаараар минь зочин байгаа байх. Зочинтой. Тэгээд манай зочдыг бол эми гар би харилцаж авч байгаа. Гар би стартаас нь чаргууцалж байгаа л болж байна. Тийм болохоор дараагийн хараа бас гоё сайхан автаа чадвал ээжтэй болохгүй л тэгээд найзтайгаа ч юм уу тий. Гоё уулзуулнаа. Та нар тэгээ гоё комент бичээд лайкаа дараад subscribe дараад өөр чи юу дардаг вэ? Дарах хэвээр бүх юмудаа дараарай. Бид хоёр тэгээд баг ингээ хөөрхөн сонирхолтой хөгжилтэй болох гал үзэл. Зорилго нь тэгээд хин нэг уйдах. Бид тэр нэг юм өгөөд байгаа байхгүй ш. Өгч юм байхгүй гэсэн. Өөдөхгүй. Нэг л хантай л байвал тэ. Найзуудаараа тойроо сууж чихвчээрийн арилгаж чадна. Найзтай юм яриа сууж байгаа юм шиг тэ. Нэг юм амар хөнгөн амархан байхыг зорж байгаа. Тэгэхгүй би биэндээ ачаал өгөөд хоёулаа нэг альбны ч юм уу ямар нэг юм ороод ирэхээр л үзэж байгаа үн ч гэсэн бас нэг тийм урт болоо сониршаад байхгүй. Тэгээ гол нь бас нөө юун дээр би бас хэлмээр сайн бас ийм өөрөө нэмзэглээд хөтлөгч биш хүмүүс шүү нэг каин дугаарыг оруулчаад өөр мэдгүй зөндөө олон хүмүүс харж байд. Энэ нэг хоёрын чинь хоёр ингээс очлоо хоёрын хөтлөгч гэж бодож энэ хоёроо хангалтж өгч байна гэж бодсон байхыг санаацсан. Би бас яг тэгж бодсон. Бид чинь нөгөө найзуудаар ингээл материал юм яриад инээлдгээр инээлдээ сүултээ яана ямар их инээч вэ гэж камера мартсан баг игээ сууж байгаа хүмүүс үстэй. Тэгмүүд тэгээд ойлгох хэлгүүдээ ойлгоорой. Ойлгох байсан яг вэ. Өөс үзэх зөндөө подкаст амч би тэгээд нэг иймэрхүү маягтай л явна. Их хүмүүсээ яг эндээс ч гэсэн та одоо цүгэн дотор эмхтэн ийм юм байна, энэ хэрэггүй байна, энийг хавж явуул, энийг явуул гэд угаасаа бид нар тех гэж л үздэг шүү дээ. Тийм шүү дээ. So, за. Bye. Шууд бай юу? За бай. Bye. Bye.